Амьдрал гэдэг бол эргээсээ хөдлөх гэж буй зав юм. Тэр завинд нэгэн л суусан бол эргэн буцах эрхгүй болно. Харин нөгөө талын эрх хүрхийн тулд бүхий л хүч чадлаа шавхан сэлгүүрдэж аз жаргал хүсч буй амьдрал дээр очих хэрэгтэй болно. Бидний суусан зав бусдын завтай адил байх боловч түүнийг сэлгүүрдэн нөгөө эрхт хүргэх явцад элдв бэрхшээл, аз завшаан, гуниг зовлон, хайр дурлал, хүмүүсийн харьцаа, хувийн үзэл бодол гээд олон зүйл тохиолддог билээ. Энэ нь биднийг далайн нөгөө эрхт хүрч аз жаргал думбуух явцыг заримдаа хурцсгаж, заримдаа саатуулан, заримдаа алгуурхан нэгэн жигд хэмнэлд оруулдаг. Хүн бүр суусан заваа хувь заяагаа болгон хүлээн авч явах үедээ бэрхшээл тохиолдох төдийд анх хөдөлсөн эрэг дээрээ буцаж очихыг хүсдэг. Эргээд очиход буцааж авдаггүй энэ эрэг бол бидний хүүхэд нас юм. Харин бидний зорж байгаа нөгөө эрэг бол хүний амьдралын төгсгөлийн эрэг бөгөөд бид энэ эрэг хүрэх гэж тэмүүлэн явахдаа бүхий л ухамсарт амьдралаа зориулж алдаа онооны дэнсийг тэнцвүүлэн амьдардаг. Нэгэн завинд хамтдаа суусан нийгмийн давхар бүрийн хүмүүс нэг ертөнц, нэг нар, нэг сарны дор тэрхэн зур амьдарч явахдаа хүн бүр өөрийн гэсэн үзэл бодлыг өөртөө шингэн хэлэх үг, хийх үйлдэлээрээ өөрөө өөрийгөө илэрхийлдэг билээ. Бидний хүнд ч хэлж байгаагүй, хэлж амжаагүй, хэлж чадаагүй, хэлэх гэж бодчихж байгаагүй үг, үзэл санаа, үйлдэл, сэтгэл хөдлөл, сэтгэлийн илэрхийлүүд хизээ нэгэн цагт ил гарч бид үүнийгээ бусадтай хуваалцах нь оюун ухаант хүмүүсийн хувьд бие биеэ ойлгох, хүндэтгэх, өөрөө өөрийгөө илэрхийлэх нэгэн боломж юм. Бид аав ээжийн хайртай нэгэн хүүхэд өсөж өндийн олон жилийн хойно энэ нийгмийн бие хүн болсон үед түүний сэтгэлийн ертөнцид нэвтрэн орж нууцлаг, заримдаа хаалттай байдаг чин сэтгэлийн яриаг сонсон суухдаа төсөөлж байснаасаа хавьгүй өөр хариултуудыг сонсдог. Тухай бүр хүн төрлөختний агуу их баялаг амьдралын утга учирыг өөр өөрснийхөөрөө олж хардаг. Нэгэн завинд суусан бид нэг л эрэг дээр хүрэх учраас хэн нэгнийхээ дотоод ертөнц рүү өнгөж түүнийг сонсох боломжийг олгох 100 асуулт, 100 хариулт нэвтрүүлэг эхлэхэд бэлэн боллоо. Сайн мэцгэнүүд авахынтай бэлтгэн хүргэдэг 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн болоод байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын соёлын гавьяа зүтгэлтэн, зохиолч, сэтгүүлч Шагдар Сүрэнгийн гүр азар хүрэлцэн гэж оролцож байна. Сайн байна уу танд энэ өдрийн мэндийг хүргье. За энэ өдрийн мэндийг хүргье. Энэ нь бидний урилгыг хүлээн авч нэвтрүүлэгт маань хүрэлцэн гэж оролцож байгаа танд маш их баярлалаа. Баярлалаа. Аливаа нэгэн нэвтрүүлэг маань өөрийн гэсэн зорилттой байх хэрэгтэй байдаг тийм ээ. Тэгэхээр бидний бэлтгэж байгаа энэ хүн нэвтрүүлэг маань бид оролцож байгаа зочныгоо хувийн талаас нь гаргаж ирэхийг хичээдэг байна. Би нэвтрүүлгийн туршид танаас 100 асуултыг асуу. Та надад 100 хариултыг чин сэтгэлээс өгнө. Чин сэтгэлээс өг. За. Ингээд хоёулаа өнөөдрийн нэвтрүүлгийг эхлэх үү? За болж байна уу? Болж байна. Хамгийн ихний асуулт маань таны нэр. Шагдар Сүрэнгийн гүр азар. Таны нас, биеийн өндөр жин, үн цусны үлэг, дээрэс нь таны эзэмсэн мэргэжил юу гэдэг бол? Би ч одоо нас 62. Метр 68. За жин бол нэг 82 3 болоо авчдаг. Жаахан зөрөө байх шиг байна. Тэгээ цусны үлэг нэгдүгээр зэрэгэн шүү дээ. Эзэмсэн мэргэжил гэвэл эзэмсэн зэрэг биелээс улсын багшийн дээд сургуулийн Монгол хэлний ангид төгссөн шүү дээ. Тэгээ сүүлд нэг сэтгүүлчийн курст яваад ерөөсөө багш үндсэн мэргэжил бол багш юм яа гэж байгаа. Тэгээ сүүлдээ 38 жил сэтгүүлч хийцэл болох шүү. Шашин шүтлийн хувьд тань. Би жаахан шүтлэгтэй. Жаахан буддист хичээлэндээ өрөг. Шүтлэгтэйгээр ч танд бас өөр ингэсэн уншдаг тарин байх нь уу? Өдийн насны хүнд бас байлгүй л явах тийм. Гэхдээ ганц нэг юм байж болох л доо. Өвгөд хэлж ийсэн. Та гэр бүлийнхнаагаа танилцуулаач. Би одоо 2 охинтой. Том охин маань холбооны бүгд найрамдах Герман улсад аэропортын их сургууль төгсөөд тэндээ ажиллаж байгаа. Бага охин маань энэ жил Италийн Ромд харилцааны чиглэлээр төгсөөд ирсэн. Одоо ингээл нэг
ажил төрөлтэй болно дачтай. Гэр бүлийн хүмүүс маань бол одоо надтай нэг 46 жил болж байна да. Тэ. Ер нь багш мэрэгчлээ одоонд бол мэдээж гэрийн эмигийн ажил хийх. Хүн болгонд хэлэх дуртай үг гэж байна. Таны хувьд таны хэлэх дуртай үг ямар үг вэ? Заргийн хэмэр дагна гэж хэлэх дуртай бай. Ерөөсөө тэгээс сурцсан. Тэрнийх нь агуулгын юу ч гэдэг юм зүгээр нь заргийн хэмэр дагна гэж хэлэх дуртай. Гэр дуртай. Тэгвэл таны сонирхол хоббины хувьд яхад зүгээр би одоо нэг тийм юм цуглуулад тэр их сүртэй юм байхгүй судлаа яриад байгаа. Би тийм цуглуулдаг, би маркс цуглуулдаг шиг юм. Би новш авах дуртай. Новш авах дуртай. Эргээд ухаад. Ингээл ухаал. Миний ээж аав энэ хоёр авдар байдаг. Би хаяа нэг ухад буцаж байгаа юм. Одоо миний нөгөө чинь би нэг 40 жил уран зохиол орлоо шүү дээ. Норгод эргээ авгаад идэж аршил бодлоо юм ухах юм аа. Тийм юм ухаад авах суртаа. Тэндээс нэг тийм нэг сайхан мэдрэмжийг аваад байна уу? Тийм бодолтой үлрээд шүү дээ ч их сони. Зүгээр нэг ирээд байгаа юм биш. Ирэх ондоо шүү дээ. Зүгээр үзээд боцод тавиад ингээд нааш нь болгоод цааш нь болгоод нэг тийм. Яа ямар дурсамж ирээд байгаа юм бүү. Гэтэ өөрөө хол нэг өөрөө зүгээр ингээд нааш нь цааш нь. Хүнийхээ бодоо бас хэцүү. Эндээс их таашаалаа гэнэ гэж зүгээр буцаагаад явчихсан. Та бүр багада ямар мэрэгчлээ болно гэж мөрөөддөг байсан бэ? Яг нэг хэлэхэд шүү дээ. Би ер нь тийм уран зохиолын хувийн жүжигчин болол гэж хэлсэн шүү дээ. Яг үнэндээ. Бүр 3 дугаар ангиасаа л бараг л одоо энэ хөл мэрэгжлийг үндэ сонирхож ирсэн. Дундаа өөрчлөгдсөн байхгүй. Яг тийм. Тэгээд би хүүхд байхдаа радио сонсоод шүлэг дагаж уншаад радио телевизэн сэвэн дорж гэж байлаа. Сэвэн дорж байгааг радиогоор сонсоод. Саад өрхлөөс намайг даварсан садан төрөл нөхд бай нэтрэг. Хоньны бэлчээрдэг чинь дагаад. Ерөөсөө ийм юм сонирхож ирсэн. Таныг мэрэгчлээ сонгоход таны эцэг эхийн оролцоо ер нь хэр байсан бол? Байхгүй. Манай аав чинь улсад 33 жил манаач хийсэн манаач юм. Миний ээж зүгээр нэг хэвтэрч байгаа гэдэг бас настай хүн. Тэгээ тийм айлч хүний ганц шүү дээ. Тэгвэл би өөрөө зоригоор л шийдсэн. Тэг хайдар миний хүү тэгэр ингээр. Харин манай аав бол 8 төгсөө сургуулиасгаар ойрхон бай. Хол битгий яв. Тэгээс гал хамаантад дор цагдаа бол цэрэгтдээ явал гэдгсэн. Эрдэлтэй. Энэ стресс гэдэг нэг айхтар зүйл байна. Та хэрэг стрессэнд орж байна? Энэ одоо битгий их сүүл гарч ирсэн үйл явдал юм болов сүүл гарч ирсэн хэллэг юм болов. Тийм цохолтол их байна. Яг үнэндээ бол байна. Зүгээр бидний насны ингээд нэг өдийн насыг нас суусч байна шүү дээ. Хөндлөнгийн юм харж их цохолтох юм. Өөр дээр цохолтол баг. Би бол ачиргүй цохолдоод байх юм байхгүй. Зүгээр л одоо хинхэг болчдөг юм уу? Ингээд харахаар энэ нэг л бишээ. Болохгүй нэг л бишээ. Энэ тэнгэрийн царай нэг л бишээ гэж баруун монголоор тийм дуу байдаг шээ. Тэр цохолтол их. Тийм өмөрдөгч болдго юм а да бас. Залуухан таадгүй шүү юу л болж байна гэж. Тэ. Тэр л байдаг юм. Маш ихээр стрессдүүл яаж тайлах вэ түүнийг та? За ямар ч хэсэл харихуугаад бол нэг стресс арилдаг юм шүү дээ. Сүйд нь улам их хэсчдэг юм. Уурлаад тайд гарах гэж өөрийгөө оролдоод ч нэмэр байхгүй. Зүгээр тэр их стрессийг зүгээр тайлагталтаа ер нь удах байх шүү. Их удах байх. Тэрийг тайлчлаа гэж тэгэнгүүл тайлагдна гэсэн юм гарцыг л олж харахгүй л байна. Та ер нь ямар зан чанартай хүн юм болоо? Гэхдээ яг хэ манай нэг найруулагч би одоо Ниног үл ярих. Та нэвтрүүлгийг Ниног ярих хэрэгтэй байна тийм ээ. Манай нэг найруулагч телевизийн алдартай найруулагч Бадарх гэдэг найруулагч байсан. Надтай хамт ажилладаг одоо телевизийн домог болсон. Тэр тэгж хэлсэн шүү дээ нэг өдөр надтай нэвтрүүлэг хийж байгаа. Гүрвазараа чамд авиас цайгаа хүлчээ зарч байх хүн гэж. Би энэ яг хөлцөнгүү талтай юм шүү дээ. Ер нь их хөлцөнгөө шүү дээ. Яхан тийм л хүн юм да. Би өөрийгөө мэднэ. Өөрийнхөө алдааг мэдэх хүн чинь өөрийгөө бас аваад гарах юм байдаг ш биш юм шүү дээ гэж бодгоо. Ер нь хөлцөнгөө талтай шүү. Тийм заримыг шийдвэг гэж бодлоо ярихгүй. Энийн чинь дагаад их алдаа биелдэ бас. Залуудаа таны сонирхдаг спорт ямар спорт вэ? Би гүйдэг байсан 60 метрийн гүйлтэнд. Бүр 7-3 гүйжсэн шүү дээ би. Тэр үед олон улсын найрамдалт хөнгө атлетикийн 4 төрөлтөн чинь одоо Бентэмэр хорон дээр Наранбаатар юм шүү дээ. Тэнд чинь 7-1 гүйжсэн. Тэгэхэд бид хөдөөнөөс ирээд пианер лагерт үзсэн чинь юу яагаад хөлгөцгөн үзсэн чинь 7-3 гүйжсэн. Гайхаа дахиад гүйдсэн чинь дахиад 3 байхгүй. Хоньны араас өгөөд байгаа тийм бас их хурдан байсан. Би голдуу гүйлтэнд их дуртай байсан. Сагстай болдог гэсэн.
Олон л тэр хоёр гэсэн дөө. Согтууруулах ундаг ер нь та юу гэж боддог? Гэхдээ тийм ад юм да. Их ад юм байгаа. Хүн төрлөختсөн бол адны юм дэх дуртай амьд шүү дээ. Ад учраас нэг чинь сонирхоод байгаа. За тэр эрүүл мэд муу сайн тэр ярих авъя. Бас нэг ад шүү нэг сонин үүлэгдэн. Тийм ээ? Тэрнийг тойроод хүмүүс цугларна. Тэр байж иж нэг юмны утга байна. Тэгэхээр энэ өдөг болтол байгаа энэ юм чи нэг л адлын яваад байгаа. Хэлгүүний хэл дөрвөл. Хэлнэтэй. Ад. Нэг л тийм сохор адаа да. Та бүр тасалтлаа гэж ярьдаг шүү дээ. Тасалтлаа гэж үзсэн. Би нэг хайдаг согтдгүй. Сайн даадаг гэсэн үг. Гэхдээ одоо гайгүй л байдаг шүү дээ. Өөрөө мэдээд болчдөг юм уу? Би бас архийг амсчдаг л юм л дээ. Нөгөө ачаах үү. Нэг тасагч үзэв. Таны хамгийн үнэт зүйл юу вэ? За ер нь ээж аваас үүсэл юм байдаг. Миний хувьд бол тэгж л боддог. Одоо надад бол 3 үед амжсан морин хур байна. 4 үед амжсан 2 авдар байна. Тэгэд лав нар ярихтаа бол эний чинь баг оршсон байдаг юм аа олон жилд амжсан. Тэр л надад үнэтэй санагддаг шүү дээ. Ягаад чи? Тэнд хуучны юм. Нэг мадууны тамга байдаг юм. Тэрэн дээр л дуртай. Тэгээд цагаан сурлахаар зүлгээлдэг. Явчих шүү дээ. Та яг ямар үед өөрөө хамгийн их бахархаж омгшдог вэ? Энэ магадгүй нэг тийм дарууш хариулт өгч магадгүй. Хүн хийж байгаа юм аа өөртөө мэдэрч хийдэг шүү дээ. Хан та нэг төрлөгийг хийж явах ч юм уу, би юм хөтлж явах та ч юм уу, шүлэг өч явах юм уу, жүжиг өч явах та ч мэдэрч байгаа шүү дээ. Зүгээр хийж байгаа юм биш. Тэгээд миний хэлж байгаа үг ч байдаг юм уу, хийж байгаа юм ч байдаг юм уу, хүнд хүрхсэн тохиолдолд омгшдаг шүү дээ. Нуухгүй шүү дээ. Яг ингээд 3000 хүнтэй зэрэгдэлт ингээд юм хөтлж яхад нэг яг нэг миний имийг л флом алгадчихж яхад за би зөвл юм байна та гэж боддог шүү дээ. Миний нэг мөр шүлгийн хүн ингээд уншихад би омгшдаг шүү дээ. Би бас аштайхан. Тэ? Дэлгшин бас болцсон ч юм болоо гэж боддог шүү дээ. Нөгөө дэх. Энэ албан тушаал гэдэг зүйл байна тийм ээ. Энэ албан тушаал ахиад явахын хэрээр тэр хүнд бол алдар хүнд нэр ирнэ дээ. Үүнийг дагаад эд хөрөнгө мөнгө яваад байна уу? Та яаж харж? Үгүй бодит байдал бол ерөөсөө л явж байна. Тэр байтугай тэгч гэж албан тушаал дэвшиж шүү дээ. Нэр хүнд юм хариуцлага гэдэг юм насаа илүү мөнгө гэдэг нь илүү хвчлээ шүү дээ одоо бол. Тэ. Нэр хүндтэй байхын тулд дарга байж исэн хүмүүс болох гэж байсан сонирхол их байсан баг. Дарга байх нэр хүндтэй байдаг. Одоо бол нэр хүнд бол 2 дахь зэрэг асуу. Зүгээр л амжиргаал шийтгэж шүү дээ. Яна уул байдал тийм би сэтгүүлч бас мэдэн ш тараад. Таны сэтгэлд хамгийн тод үлдсэн ямар номын мөр вэ танд? Оройн улаанаар онц хуяа татуулаад сунаж хөвсөн уулын цугыг нэвт тарбаж эргэж хөрвж байгаа голын ширүүн усыг ихцэлэн гараад эргэж нэг унгалд байгаад хөрөн мөргөд найрагддаг тамсрангийн би тэр 3 дугаар ангид анх одоо ном уншиж эхлэхдээ хөрөн морийг уншиж эхэлсэн биш юм. Тэгэл тэр үлдчихсэн надад тэрсэн. Эхийн хөрөн морны тухай их уйлаа сонсдог байдаг. Арааж байгаа сонсож байгаа сүлд ном аваад ягаад хөрөн мор таарлцсан. Тэгэл тэр мөр надаас их салдаггүй шүү дээ. Та ер нь хэрэг шүүмжлүүлдэг юм бэ? Намайг шүүмжилдэг гэж юу? Харьцангуй бага шүү дээ. Бага. Юу яаж хүлээж авч байна? Хаяада бас нэг жоохон шүүмжлүүлэх, хэлүүлэх зүйл гарна. Түүнийг яаж хүлээж авах вэ? Би одоо өөрөө ч тийм ийм нэг тийм зарим өмөрөг хүн биш болоод тэр юм уу. Ер нь жаахан тийм шүүмжилсэн юмд би химзгэлж авдаг шүү дээ. Айгуу хүнд. Их маш их одоо юу гэдгийг уналтан дор авдаг шүү дээ. Дарга цаг инсэн ч дээр шүү дээ. Тий. Одоо 25 дугаар телевизийн захирал Алтайч миний дарга байсан. Тэр Алтайг нэг зандрах би нэг айдаг байсан шүү дээ. Нэг тийм юу яадгийг мэдээ. Их тийм хүн төлөж авдаг. Тэгжилээдэг гэж боддог шүү дээ. Би магтаал цуглуулах дуртай гэж хэлж байгаа юм биш л дээ. Ер нь бол хүн энэ амьдралынхаа туршид хэрхэн яаж явах нь яг юунаа шалтгаалаад байгаа шүү. Би зүгээр их сонирм яри. Тохиолдол их нөлөөлдөг юм гэж боддоо шүү дээ. Тийм үү? Бурхны заасан зурагч гэдэг юм уу, өөрийн хичээл чадварч гэдэг юм уу, мэдлэг мэрэгжилч гэдэг юм уу, янз янзаар гэж болно л доо. Өөрийн зүтгэлээс юм тэр гэж. Яг үндэ хүний хувьд яа тохиолдол гэдэг юм бол маш их байр суурьтай байдаг зүйл.
Нэг тохиолдлоос нэг юм иргэн. Энийг бол таашгүй. Яаж чиргэж болно? Тэр тохиолдол гэдэг зүйл нь өөрөө жаргалыг чавчирч болно алдагч. Тэр тохиолдол гэдгийг бид нэр ерөөсө амьдрал дотроос хол хайж болохгүй. Таны хамгийн ад жаргалтай байсан үе. Энэгээр миний саран цацалдгаа төрийн шагнал зураач нэг зураг зурсан юм. Яг энэгээр би хоёр мөрөөр нь битгэхгүй байна л да. Аавынхаа бүсийг дэрлээд ээжийнхээ өвгт унтж байхад би мангасыг хүлээд гисэн гэж. Би хүний ганцгүй. Ингээд яндан ачигнал бороо ороод дээврнүүдээр байдаг штеп. Тэгж яхад ээжийнхээ өвгт твтэж яхалгаа байдаг. Одоо тэрнээс бүлээн юм санагддаг. Аймаг бардан байдаг ш ээжийг хардчихгээл дээ. Тэгэл түжигнэр мангас энэ дээр хөрөөд ирэх гэсэн байдалтай байдаг байхгүй. Ягаад ч юм би одоо хөдөөний хөвгт болоод тэр юм уу? Тэр надад их өдийн насанд эргээд стиг нялхах штеп ш түм. Тэр их бодогдсон ш тэр. Нэг тийм. Таны сарын хэрэглээ хэрэг. За одоо би яг таныг хэлэхээр л бодож ял л одоо. Зар 5-600 хүрдэг хаа. Болоход бодоход Тэдүрдээ суудсан хүн тийм ээ? аа? Тэдүрдээ суудсан. Тэ. Би ч бас орлого олдсон шүү дээ. Түрүү хэдэн засаг явна. Дээрээс нь бас юм байна. Олчин тийм ээ. Гэхдээ одоо нянуг л тамхи гэтэл 150 мянга болчиход байна шүү дээ. Таны татдаг тайм. Тий. Сарын хэрэглээ нэ. Сарын харилцаа. Тэгэхээр чин цаан чин ингээл бас машиныхан бензин хэлэг 4-500 болчихж байгаа юм шүү. Сая таныг асуухад би бодож байл л дээ зүгээр юм. Баримжаа. Яг би тооцож үзээгүй. Та хамгийн анх уулзсан хүнээ хаанаас нэхэлж хардаг вэ тэр хүнийг? Надад нэг сонирн байдгийн. Би дооных нь өгнөөс хүнийг анзаарах их дуртай. Яагаад ч мэдээгүй. Миний зуршил шүү дээ. Хүн харцнаас нь ч гэдэг юм уу, ухаанаас нь ч гэдэг юм уу, хувцсны өнгөнөөс нь ч гэдэг юм уу байдаг шүү дээ. Надад бол зүгээр яадаг юм. Би нэг уран уншигчнэр болоод юм уу шүлэг уншдаг болоо хэлж байгаа юм шиг. Ер нь хүний дууны өнгөнд их үнэн өх юм байдаг шүү дээ. Яг чагн чадвал. Сайн байна уу гэж олон юм шүү дээ. Сайн байна уу? Сайн байна уу? Сайн байна уу? Зүгээр л тэдэс л. Сайхан аварж нутд мянган янз. Цагаан сараар ингээл за сайхан зусж гэн за сайхан ондомонд орж гэнэ гэдэг дотор чинь 80% худлаад дуурдаг шүү дээ тийм ээ. Энийг хэлэх ёстой гэж. Тэр шиг ер нь дууны өнгөнд л мэдэгддэг юм. Сөн колотой байна уу, шивэн үү? Би тэрнээс л их чардаг. Хүн дандшгүй. Тэр үнийг бас тэр дууны өнгөөр таних юм та тийм ээ. Танигдчих болно шүү дээ. Тий. Би харсан марц гэхгүй. Тий. Нүдний хар шилтэй нүдний хар шилтэй хүн байвал яг. Жишээ нь тийм үү? Тэр зүгээр би нэг тэгдгийг их сонсголонтой сонорч хүнч биш л дээ зүгээр. Ер нь дууны өнгөнөөс нь л хэлж анзаардаг. Бусдыг та өөртөө юугаараа татдаг гэж боддог вэ? За ёстой энийг би мэдэхгүй. Татдаг, татдаг хоёрыг би үндэ өөрөөсөө одоо бол тооцоож яваагүй. Татдаг ч юм уу, татагддаг ч юм уу мэдэхгүй байна. Би надад тэр миний энэ чанаараас болоод ус намайг одоо хүндэлдэг байхаа надад гэж би өстой тооцож үзээгүй юм байна. Хэрвээ мэддэг байсан бол тэргээрээ тоглодог болдог байхгүй. Тэгэх тийм ээ. Тэ. Сайхан хөөхөн биш үү? Нууц хэлэх үү? Өөрийнх нь сайхныг мэддэг байхгүй юу? Тэр миний сайхныг хараад энэ хүн мэдэж байгаа гэж. Тэгэхээр тэн дээрээ тоглодог байхгүй нээдэг. Харин миний энэ чанарыг л хүмүүс надад татж байгаа, надад таалагдсан гэж мэдчих юм бол би тоглож эхэлнэ. Бүх хүн бол өөрийнхөө хүндэлж байгааг мэдээд байдаг байхгүй. Замаар уу за ургал байна тэргээд тийм тэргээр дагаад тоглоод ш. Тийм учраас хэрвээ би энийг мэддэг байсан бол тоглоод байна л да. Миний энийг хүн таалагддаг, энд орж олон таалагддаг гэх юм бол тэн дээр ажиллаад эхэлж байна. Мэдэхгүй байсан тэр. Бодох нь хамгийн сайхан эрхчлөө гэж сонслоо л доо. Энэ эрхчлөөс бодох нь хамгийн сайхан эрхчлөө юм. Ер нь зүгээр бодомж гэдэг өөрөө хамгийн гайхамшигтай зүйл шүү дээ. Тийм учраас бодох хэрэгчлээ гэдэг бол хамгийн гайхамшигтай зүйл. Нэг чиний дотор би мэд харсан биш гэдэг шиг. Тэн дотор л хүн жаргаж болно. Бодомжийн дотор л хамгийн гоё юм байдаг. Гүйцэтгэл муу байж болно. Би жүжиг өчгөд бодож суух шиг жаргал байхгүй. Тийм ээ? Юу ч бодож болно. Тэр бол гайхамшиг. Бурханаас өгсөн бэлэг. Нарчил бол юу ч хийж болно хэрэгчлээ гэдэг шиг. Бурхан хүнд өгсөн хамгийн гоё том бэлэг бол бодомж бодох хэрэгчлээ. Яадаг мөрөж болдог мөж монголчууд ярьдаг шин. Тэр үл жаргалт. Тэр бодох хэрэгтэй хүн. Бодох нь багасаад байгаа юм шиг бодож боддог. Яа та заавал жүжиг зохиолж идэх юм. Үгүй одоо тэгээд би ер нь сургууль дахь жүжиг мүжигийн тоглолтод энэ төр жүжиг тоглодог байсан шүү дээ. Тэгээ хоёрдугаарт миний хазаар нөгөө би нэг намдухан шав болсон.
гэрийн сургалт хамгийн сүүлд тэндээс орсон. Хоёрдугаар дэвштэй би имийг их дарамттай харах дуртай хүн. Их өөр өнцгөөс нь харах дуртай. Юм ингээд байхад нөгөө талаас нь тэр юм сонирхол намайг ингээд жижигэн зохиол одоо сонирхох. Би нэг хүчааж хүчиг бичлээ л дээ. Тэ? Тэр сонирхол. Имийг дарамттай нөгөө өнцгөөс нь харах дуртай. Тэр нь л жижигэн зохиолч болгосон. Найрагч сэтгэлдээ бууснаа бичдэг шүү дээ. Яг буусны л намрын ороос ирчигнээд гэж тий. Жүжигүүл дандаа эргүүлж хургуулдаг байхгүй. Энэ тийм ээ. Энэ хүүхэн байвал яг жигдэг юм. Тийм ээ. Гэж. Тэр юм нь надад их дандаа бууж идэг байхгүй. Магадгүй миний хийж байгаа энэ сэтгүүл зүй ажил, дууны өгч гэдэг мөс одоо энэ бүхэн чинь энэтэй л холбоотой. Би тэр бодох их дуртай. Яруу найраг дууны үг гэж хоёр ондоо юм байна. Байна уу? За ер нь ондоо. Их ондоо. Би нэг 100 дуу хүчсэлдээ. Тэгвэл сайн муузныг би мэдэхгүй. Үзэгч мэдэх байх. Зүгээр ер нь бол дууны үг гэдэг найрагаас их ондоо зүйл шүү дээ. Одоо юу гэдгийг дан дээлтэй гарсан юмсан дараа болов яагаа бол гэл. Энэ бол дууны үг байгаа байхгүй. Шүлгэнд бол энийг хүчтэй хийж болно шүү дээ. Тэ? Санаач нь зүрхийн зах сэтгэлд яад нялхараач гэдэг юм ингээ явдаг. Дууны үг бол ондоо жанр шүү. Тэ? Зарим хүмүүс бол одоо муу яруу найрагч дууны үг өчтдөг л гэдэг. Тэгэхээр бол одоо яв холонгоос муу яруу найрагч данзаарж яш муу яруу найрагч болно шүү дээ. Үлэмжийн чанарыг үтснээр тэ. Гуйж чаддаггүй гуйлагчин гэж байдаг болов юу? Гуйж чаддаггүй гуйлагчин байдаг болохоос өгдөггүй харамч байдаггүй гэж үг байдаг л да. Тэгэхээр зэрэг гуйж чаддаггүй гуйлагч олон байдаг юм шиг. Ер нь. Хэрэг бүгдээрээ гуйж чаддаг байсан бол харамч бүгдийг өгнө. Хойзын дээр ч адилхан, мэдрэмжэн дээр ч адилхан. Гуйлах гэдэг нь би нэг мөнгө цаас алга тусахын тухай яриаггүй шүү. Өөрөөр чи энэрл юм уу, ухаан юм уу гуйж чадах юм бол тэр цаадах ч өгнө гэсэн үг. Бид нар гуйж чадахгүй л байх гэсэн үг. Амьд чадахгүй тайлбарлах гэсэн үг л дээ. Нэг учраа болохгүй тэл адилхан. Маш их сэтгэл яах вэ та? Би л их тэмэрдэн шүү дээ. Них одоо тэгэл чимээгүй болдог энэ гэхгүй. Шууд ийлэн шүү дээ. Баярлал хөөрөөдөл ингээл энэ явж өгнө шүү дээ. Тий. Хайртай хүндээ хэлж чаддаггүй ч хэлхийг хүсдэг тийм үг байдгүй. Гэхдээ найрагч хүндэл биш шүү дээ. Яруу найрагчаас л одоо энийг үл асах бараг хэрэггүй байна. Тий. Биш шүү дээ. Тий. Тэргээ заримдаа шүлгээр дамжуулаад өгчих юм шүү. Үгүй юу? Шүлгээрч байж болно. Ер нь би. Ер нь хүнд хэлж амжаагүй үг гэдэг бол хэлсэн үгнээс олон байдаг шүү дээ. Минийхээр бол амьдралч тэр, үрдийнч тэр, хандианч тэр. Магадгүй би хоёр дэвтэр шүлэг өчсөд миний бичиж амжаагүй шүлэг бол Бачрын сундаг шүлэг гэдэг тэр шиг илүү байдаг шүү дээ. Хэлж амжаагүй юм их хүнд. Хийж амжаагүй тэл амьдралын цаг хугацаатай холбоотой байдаг. Би хэлж амжаагүй юм их би. Та залуудаа ер нь хэр дурлалт шаналж авсан бэ? Би бол 16 таа авсан шүү дээ. Тэгээ 17-т нэг гэрт орлоо. Одоо 46 жил ханилж байгаа. Тэр утгаараа тийм ээ? Тэр утгаараа одоо юу гэдгийг тэр одоо эвтэй сайхан гэрүүл гэдэг утгаараа яриул нэг ондоо хэрэг. Хүнийхээ хувьд энэ орчлонгийн ярийн бараа энэ сайн сайхны чинь тийм ээ? Миний нүдний өдөр урсаж байхад би сэмрэхгүй өнгөрч чадахгүй байсан шүү дээ. Би нуухгүй шүү дээ. Заавал тэр энийг гэж хэлээд яа. Тэ? Гүтгэхгүй л ядан шүлгэж. Тийм шүү дээ. Би бол одоо башлаг гэж хэлсэн шүү дээ. Тэг шудлаа яриад байгаа тийм шүү дээ. Танд асгалтлаа дуулж яасан бүсгүй байх болов. Ястай мэдээгүй. Тэргээ танд илчлээ л. Би тэр жил байж таа 1991 онд нэвтрүүлэгт ороод нэг төрөмөгтэй нэвтрүүлэгт ороод тэгээ би хариулж ирсэн энд. Хэрвээ надад асгалтлаад оролдог бүсгүй үнэхээр байсан бол би баярлна. Тим хүн тим яриаг би одоо болтол одоо ч би жаргачлаач сонсоогүй. Би чамдаас би чамайг л гэж боддог байсан. Хамаагүй хилээд өнгөрнө, зөрөөд өнгөрнө, мессеж өгнө, тийм ээ? Одоо бол дахиад очихгүй л дээ. Би ерэн зүгээр л өөрөө шил боддог байсан юм аа. Би зүгээр баярлна. Яг тийм тохиолдол ерөөс байгаагүй. Бид эрчимт тийм хүлээдэг байх л да. Зүгээр байсан бол санал юм даа гэж боддоо шүү дээ. Яг тань үнэл ирж шүү.
Танд таагүй хүмүүс харин хэр олон байдаг вэ? Би нэг юм хэлье. Би хүнтэйгээс мууддаг юм шүү дээ. Өөрийгөө махчин биш би нэг ховж ивэн тэр нэг яриад явдаггүй. Хүнтэй хатаархаад явдаггүй. Тэг заалтдаг шүү дээ хүнтэй. Өөр мөрөөдөд байдаг. Тийм учраас л над би хүнд баг нэг юм уу юм хийгээгүй шүү дээ. Би бодоод байх. Би тэрийг тэгсэндээ гэж үл шүү дээ. Бурхны өмнө чандгалж байна. Тэгж бодоо мөрөөрөө явдаг. Тийм учраас надад таагүй хүн бол хэцүүхэн болов гэж би дотроо горддог. А гэхдээ хүний байдал хийсэн ажил онцлог би чинь сэтгүүлч хүн шүү дээ. 38 жил сэтгүүлж хийсэн. Тэгэхээр бас миний нэвтрүүлэг дандаа сайхныг ярьдаг л байсан шүү дээ. Гэхдээ бол нэг би бол цөөн байгаа хаа гэж боддог шүү дээ. Тэгж залбирдэн шүү дээ. Танд өөрт чинь бас жоохон ч гэсэн тийм атаархал гэж байхгүй. Байхгүй. Тавдлаа гэж бод нэр байхгүй. Таны хамгийн анхны цалин хэдэн төгрөг вэ? Би чинь багшин дээд сургуулийн зохиолчтой оронд очижсэн. Аман зохиолын сурчлагын ажил хариуцсан. 750 төгрөг авчихсан би. Энд хэдэн хүн? 1977 шүү дээ. Энд их мөнгө шүү. Их мөнгө шүү дээ. 750 цаас. Одоо таны радиогоос урдхан зохиолчтой ороо шүү дээ. Тэгэхэд зохиолчтой оронд сэдвүү байсан доктор 750 төгрөгийн сэлэнтэй ажилд орчихлоо шүү дээ. Хангалттай байдаг шүү дээ. Башуу. Гоё юм. Тэр үеийн 700 хэдэн төгрөг гэдэг чинь гоё. Одооныхоо аншир хэд бол 700 явж байгаа. Хэрэгцээгээр үл 4-5 сая хүрнэ шүү. Маш хангалттай ш 700 тийм шүү дээ. Баяр маяр өгч гэн хамаагүй. Нэг талд нь хувцаа 4-6 балтай аваад өмсчихдээ байсан. Тэгээ одоо чинь гайгүй балтан 2 сая гэж бодвол тийм үү? Тэр 4 сая тэмцэж байгаа юм. Танд хамгийн төвчд хэцүү юм юу? Би өөрийгөө өрөвдөд уусуудыг харахад төвчд хэцүү байдаг. Хүмүүс өөрийгөө их өрөвдөг. Ярьж байгаа, явж байгаа. Тэр жахан над төвчээр харагддаг. Өөрийгөө өрөвдөж ойлно. Өөрийгөө өрөвдөж ярина. Өөрийгөө өрөвдөж амьдрна. Энэ энэ чинь жахан төвчд хэцүү. Тийм хүмүүс их байна уу? Байна. Одоо их болчих. Таяр нь өөрийгөө хэр ухаантай хүн гэж боддог. Жүжиг үчээд, шүлэг үчээд, дууныг үчээд, сэтгүүлч хийгээд ингээд яваад байхаар зарим хүмүүс л одоо олон ажил хийдэг гэл зарим нь бүр нэг л хүрээр навстай ч юм уу тэргэл янз янзаар ярьд юм л да. Би мэднэ л тийм хүмүүс ярьж байгааг би сонсч л амьдрын шүү дээ. Энэ бүхний чинь бодож хийдэж шүү дээ. Би боддгоо гэж хэлж чадахгүй. Бараг ухаанаар хийдэж шүү дээ. Нэвтрүүлгийг ч ухаанаар л хийдэж шүү дээ. Шүлгийг ч ухаанаар л биш, жүжигийг ч ухаанаар л бичдэг шүү. Юм хөтлөгч гэсэн хамгийн том ухаан байдаг шүү. Авьяас байдаг шүү. Тийм учраас би өөрийгөө боддог гэж боддоо шүү. Хүн бол яг намайг их боддгоо л гэж боддог. Би л боддог гэж боддоо шүү. Би ухаантай гэж хэлэхгүй зүгээр би маш их ухаардаг. Миний үдсэн боловсрсан бол баг шүү. Багшин дэдэн Монгол хэлээр төгссөн. Тэгээл ер нь өөр хаашаач ямар ч сургууль ямар ч курс дугуйланд явж байгаа. Би ямар ч хэл баг байхгүй тайлбар юм шүү. Тэгээ энэ хэртэй ажлыг энэ хэртэй хийнэ гэж чинь зөвхөн ухаарч ижил хийдэж шүү дээ. Амьдрах ч хэрэгтэй шүү дээ. Би ухаардаг гэж хэлэхгүй өөрийгөө. Ухаантай гэж хэлээгүй би. Гэхдээ бүхний боддог би. Миний боддог хүнд их харагддаг баг. Би үл тийм хүнд ухаантай харагддаг хүн биш. Тийм ээ? А зүгээр би үл маш их боддог. Яг өнөөдрийн Монгол хүмүүсийн тухай таны бодол. Жаргал их яраад байна. Жаргал их ярч. Тэр аюултай. Их аюултай шүү. Бүхэн хурдан жаргах гал. Томцоод нь хурдан баяжих гал. Тийм ээ? Энэ яарах гэдэг чинь өөрөө нэг үндэснийг алга болгоч мэддэг юм шүү. Бушуухан Америк шиг болох гол, тэр шиг болох гол ингэж яардаг юм биш. Жаргал яарна гэдэг нь аюултай. Болох юм болохоор л тий. Юм чинь нэг өөрийнхөө хэмжээгээр л байдаг байхгүй. Мөхөл болдог байхгүй. Шил би ерөнхийлөгч болох гээд яраад байвал надад нэг лайл ирнэ шүү дээ. Би болж чадахгүй шүү дээ. Тэрнтэй адилхан ихтэй жаргалд яраач. Болж байгаа юмдаа жаахан тогтохгүй болдог л айгүй ярьч. Энэ ижлгүүснүүдийг хараад та ер нь гэж боддог. Би яг үндэ таныг ингэж асуухад байна шүү дээ. Би ижил хөөсний тухай байтугай хамтран амьдрах хүмүүсийг ойлгодог шүү дээ. Юус мэдгүй. Мэдхийг хүсдэг. Таныг хутагтын хойд дүр гэж тийм ээ.
догмодгоо бас нэг нэвтрүүлэгтэр ярьж ирсэн байдгийг. Тэгээ энэний талаар би бас танаас нэг тодруулъя гэж бодож байсан. Уу яг догмодгоо тэр нэвтрүүлгээр ярьсан юм. Тий. Бүр ярихдаа миний тухай нэвтрүүлгээд ярьсан юм. Хүмүүс үзсэлдээ. Би тийм хутагт модогт мэрэгэн төргөн хүн биш. Зүгээр сүүл сонсохноо намайг 3 настай байхад бол Алтан ширээгийн хойд тал дээр тоог дээрх олон өвгчүүд очиж бас манай аваас тэр багшийн маань хойд дөргийн хүн байна энэ төр гэж манай ав хөгөөд явчихсан гэлээ. Би зүгээр баг байхад бол жоохон мэдээ ороход ингээд цагаан сарын шинийн 2 3 дэн тэр өвгчүүд ирж манайхаар ирдэг байсан. Багш залгаж яана энэ төр гэдэг ингээд. Багш л гэж ямар хүний ч юм байсан мэдэхгүй. Тэгээ би өөрөө тэр чинь манай ээж аваа тэнд чинь ойлгодгоо. Тийм учраас намайг чинь 3 нас хүртэл хөл хараад хүн оруулдаг гэсэн чинь. Тэгээ 5 6 нас хүртэл шүү. Тэгсэн гэлээ. Тийм л юм яригддаг байсан. Зүгээр одоо тэр үед шашин болсноос хүмүүс их айдаг байсан үе. Хэрвээ ямар хүний юу байсан яасан гэд ажил хэрэг болгоод явсан бол байхад байсан байх л. Тэгээс надад бол тийм тарин марин эрдэнэ шүшлэг юм байхгүй. Өөрт мэддэг юм болов. Мэддэг юм байхгүй. Та ер нь юунд зориулагдсан хүн бол? Гоё асуулт. Өөртөө зориулагдсан юм болов. Нэг юмны өмнөөс явж явах хэвээр нэг тийм яваач энэ төр гэж байдаг шин. Тийм л зориулагдсан юм байна. Таны гарын хоол гэхээр ямар хоол ах вэ? Би жонцтой хоол гэж нэг юу байдаг шүү дээ. Ямар мэлэг лавша. Тассан гурилтэй шилдэг би их дуртай. Хийвэл тэрийг л хийж чадна. Гурлаа хийгээл таслаад ингээл. Тэр бол нэлээд янзтай их нэ. Яг л дээ. Би манай авгасаа хоол гэдэг би таарах юм бэ. Хийвэл тэрийг л хийн дээр. Залуудаа энэ хэр хөдөлгөөнтэй залуу байв та. Зодтолтоос бусдыг хийдэг гэсэн. Би зодоонд их юм. Маш юм. Тэр зодтолтойгүйтэй адилхан. Хүний ганц хүү тэгээ жаахан тийм амихайд хөөхт байсан. Тэгээ сүлдээ ингээд явцсан. Ер нь тэр зодоон гэдэг юм их холоор тольсон шүү дээ би. Одоо бол иргэн цэгтээ зодтолдох мэдээ зодтолдох. Тийм. Зүгээр зодооноос шиг хоол явцсан. Тийм болохоор зэрэг тийм юу гэж асуулт? Хэр хөдөлгөөнтэй? Ер нь хөдөлгөөнтэй би. Нилээн сахилахгүй. 5 дугаар анги хүртлээ нэг 4 дугаар анги хүртлээ хөдөлгөөн багтай байсан. 6 7 8 дэх хөдөлгөөнтэй болсон. Тэр манайгийнх мэдэндээ энэ ч хүмүүс харж байгаа чи. Нөгөө өөрөө хөдөлгөөнтэй байсан гэж хэл. Тэгвэл тэр сахилахгүйтэй хөдөлгөөнтэй хүн бас байдаг шин. Зодтолтоод модтолтоод тэр сүд болол эсгэрээд энэ явахгүй шин. Манай ангийнхан чи 8 дугаар анги төсөл сургууль юуны чинь клубын гадаа зодоо их гэл 3 4 зогсож хахтай. Намайг л үлдээчихсэн. Энийг зодтолдох юм шиг л. Би тэгтээ хөдөлгөөнтэй. Маш хөдөлгөөнтэй байсан. Та хэдэн наснда өөрийгөө би гэдэг бие хүний мэдэрч хэлсэн бэ? Би 16 таа мэдсэн. Ер нь хүн санаа бол 12 3 таа тогтдог гэж ярьдаг. Тэг 16 таа бие хүн гэдгийг мэдсэн учраас 17 таа авгаа авсан бай дарах гэдэг. Би 16 таа явахдаа ерөнхийдөө энэ хорвоогүй ирмийг хэрсүү ойлгоцсон байсан. Өөр тийм их яахгүйсэн. Амьдрал маань намайг их хэрсүү болгосон байгаашаа. Бушуухан сургуульд бол 7 төгсөө сургуулиас гар гэдэг л. Тэмдэг цагтаа болгодог байсан болоод тэр юм уу. Ер нь яхан хэрсүүхэн 16 таа. Одоо миний 16 нас бол одооны хүүхдийн бараг 30-аад насны дайны л. Тийм л хэрсүү болсон байсан би. Таны энэ амьдралдаа тохиолдож байсан хамгийн ичмэр юм. Шараа болж байсан. Хэл онцгүй юм ярилах гэдэг нь үү? Гү. Би их мохоо ч юм хийж байгаагүй. Зөвхөн би мэдээ сүлд телевизийн нэвтрүүлгээр хөдөө явж байгаад сумнаад барилдчихсан. Хүмүүс дотоод бид нар явж байгаад би барилдчих гэж барилдчихсан байхгүй. Тийм одоо энэ шийдэж. Би болохоор эх хүн юм бэ нэг газар барилдаж үзье гэж боддог байсан байхгүй. Яг нэг удаа юу явж үзье гэж боддог байсан байхгүй. Одоо болохоор тэгж л үзэх гэсэн. Тэр жаахан ичмэрсэн. Та ер нь хэр цаг барьдаг вэ? Дундын да. Их яг барьдаг гэж хэлэхгүй. Дундын л барьдаг. Амарсандаа хүрдэг үү? Хүрх гэж хичээдэг. Миний нэг алдаа бол юу гэхээр би хүнд үгүй гэж хэлж чаддаггүй. Тэрэн дээр ундаг юм да зарим юм дээр. Тэгэхээр заримдаа хүрдэггүй дарах гэдэг. Би хүнд үгүй гэж чаддаггүй ш. Тийм хүн байдаг ш. Тэгэхгүй. За болно. Үрийнхэн тийг за
заал гэж тэрсэн. Тэр олон заанууд чинь намайг нөгөө муу хэлж байгаа хүмүүсийн нэг хэсэг нь тэнд л оногддөө шүү. Таны сул талах. Сул тал миний. Би өөрөө мэддгийг. Мэдчихэж байгаа юм. Хэрнээ харж чадахгүй. Таныг нэг үгээр өөрийгөө тодорхойлооч гэвэл та юу гэж тодорхойлно? Яваачин гэж хэлнэ дээ. Яваачин гэдэг үг байдаг шүү дээ. Зарцчаараа биш юм. Ер нь л юуны урдгаа нэгээр яваал байдаг, үгээл байдаг, шагшаал байдаг. Тийм ээ? Тэг тийм хүн байдаг шүү дээ. Миний орчод ирмэд шилүүгээдэг тэрэн шиг нэг тийм. Би бол тийм л хүмүүний одоо бой байдал бол. Танд эхнэрээс нууд зүйл байдаг уу? Баял байх шүү дээ. Баял. Ирүүний нууц тийм ээ. Тэр ер нь амьдрал бол өөрөөсөө нуудаг юм байдаг байх чинь эхнэрээсээ нуух юм байлгүй байх гэдэг чинь. Бүгдийг 150 чинь манай эхнэрч надаас нуудаг юм байж болно шүү дээ. Тэрийг өнгөх хэрэггүй. Ер нь өөрөөсөө ч нуудаг юм байдаг шүү дээ. Өөрөөс тэр бодлого хүсдэг юм байдаг шүү дээ. Тэр чинь өөрөөсөө нууж ийн гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр чин зэрэг ханисаа нуух юм байлгүй байх. За муухай талдаа биш. Яг нэг ойрхон манайхны ярьдаг нөгөө хошин шиг шиг нууц амраг мамрагдаар биш. Ер нь байлгүй байх юм чинь. Нууц ер нь хэрэг хадгалдаг. Би хадгалж чадна уу? Танд итгэж хийсэн нууцыг. Яагаад би нэг баталгаатай хэлж чадж байгаа юм бэ гэвэл би Тэнгэрлэг оршихуйд нэвтрүүлэх олон жил хийсэн. Иргэний нийтлэл нэвтрүүлэх олон жил хийсэн. Хүмүүс надад итгэж их олон юм ирж ярьдаг байсан. Би одоо нэг хэлжсэндээ шар сууны байгууллага гаргах юм бол би их олон юмыг тавьж чадна да гэж. Би одоо 1990 онд ардын хөрөлн депутат байсан. 90 оноос өнөөдрийн 2016 хүртэлх нь 26 жилийн хугацаанд их олон хүнтэй болчихсон да. Надад л мэдэрдэг юм бий. Зүгээр би 50 ч гэж хүсдэггүй. Зүг болохоос ч надад мэдэрдэг юм зөндөө байдаг. Энд биш дээ гэж. Надад зүгээр хүмүүс бас хариулахгүй байж болно. Би 200 гаруй хүнтэй ярилцлаа шүү дээ. Хүмүүсээс амийн хэлдэж шүү дээ. Ийм шүү дээ гүр зураа тэргээд. Заавал тэрийг би юу болгоод хаалдаггүй. Гэхдээ би хүний хэлснийг хадгалж чадна. Энэ Монголын төрд байгаа хамгийн инээдтэй зүйл нь танд юу? Биевийн их дурах юм аа. Төр их хэлбэрчлэгчлээ. Тэр хамгийн инээдтэй байхгүй. Тэр чинь хамгийн чанд дээр харагдаж байгаа ч зүйл шүү дээ. Их хэлбэрхан болчлоо. Зарим хүнд ерөнхий их болгоч амархан болж шүү дээ. Их хурлын гишүүн төр зарим хүнд их ойрхон болчихж шүү дээ. Ингээд төрийн хэрэг ойрхон болоод ирэхээр хамгийн нийттэй болдог байхгүй. Тэр зарим хүн бодох шүү дээ. Би отоо бол их хурлын гишүүн болъё гэж миний санаа нэгч байгаагүй шүү дээ. Би иргэний нийтлэл нэвтрүүлэг хийдэг хүн би улс төрийн тухай мэдэн шүү дээ. Тэгээ биш барахгүй хаа гэж боддог шүү дээ. Тэгээд юм хэлбэрж чадхаа төр айгүй нийттэй болчихдог. Их хэлбэрхан болоо гээл. Эхлэхээр сулч болж байгаа миниттэй ч болж байгаа. Тэр инээдм нь өөрөө үйл ажиллагаа удирдах байгаа дайрна. Төрийн механизмыг удирдах байгаа дайрна. Төрийн ажлыг гүйцэтгэж байгаа дайрна л харагдаж авчдаг байхгүй. Энэ болохгүй. Инээдтэй те гэж бодогдол байгаа юм. Тэг гişүүн болж тоглоод байгаа энэ тэр дарга болж тоглоод байгаа. Тийм ээ? Гişүүнийг иймэрхүү байх хэрэгтэй ч гэдэг юм. Тим мэрсэр байна шүү дээ. Тэр л жаахан юм. Тантай уулзаж учирч ярилцаж байсан хүмүүсээс таунд их л олон хүмүүстэй уулзаж учирч байл. Хамгийн сайхан ямар хэм байсан бэ? Би бэлгшил талаа ярьж хэлж байгаа шүтлэг талаа яриаг. Би далай ламтай уулзаж байсан надад аягүй хүчтэй сэтгэл төрүүлсэн. Би 1993 оны хавар дарамслаад очиж далай өгшөс цагийн хэрэгслэг авчихсан. Телевизээр шаахан гарч ирсэн. Яг тэгвэл төвдөлтөй нэр орчуулад ярьж ирсэн л да. Гүн цан борчулж ирсэн. Надад хэрвсэн сэтгэл төрсөн. Ер нь би нэг хамбай овооны ойлгочноос далай өгш хүртэл би олон хүнтэй л уулзсан л да. Надад их хэрвсэн айгүй дэлхийн хүн юм байл их санаж байна. Энэ уйхан гихч таны имиж вэ нү? Нүгэл тийм төрмөл чанар байна уу? Ингээ харахад бол ер нь их уйхан шүү дээ. За энэ гүрээ самсаа бархираад уннаа, гүрээ сэмрээд уннаа гэдэг байхгүй юу? Уйхан бол ерөөсөө миний зүгээр төрмөл чанар. Миний мэдрэмж. Тэгэхээр би нүр уйхныг тоглоддог. Тэ. Уулахгүй газар бол хаач уулахгүй. Тий. Зүгээр нэг би амархан юмд самсаа бархирдаг юм ерөөс. Хүн анзаарамгүй юмд мэлсгэл хэлчихдэг байхгүй. Тэндэл байдаг. Тэр миний төрмөл чанар. Угаасаа би хүний ганц хөө ээж маань би муутай. Ер нь жаахан тийм сэмэрч хүн болсон. Ээжийн минь урт наслаасаа намайг 10 төгсөл байгаасаа 7 төгсөл байгаасаа гэсээр гол юмыг тийм их тийм сэмэрч хардаг болтсон. Тэр нь л одоо
надад дандаа харагдал жоох юм тэгээд ялгүй гудамжийн нэг хөөхд ингээд би сэмрэгчдэг. Тэгээс би зурагтаар юм уу тэнгэрлэг очихын төрлийг хийгээд их уяхан болох гэж тоглоод байгаа юм багт биш. Харин ч би барьдаг. Хайртай уучлаарай салий гэдэг 3 үг байна л да. Энэ 3 үгний алийг нь хэлэхэд танд хамгийн хэцүү вэ? Яг үнэндээ бол хайртай гэдэг үг хамгийн хэцүү юм байна шүү дээ. Яг үнэндээ бол. Одоо хамар болчихж л дээ. Тэр чинь даад маш салий гэж хэлэх бол зүгээр зоригоос шалтгаалдаг шүү дээ. Тэр бол өөрийгөө зайчилж болно. Явлаа гэх бол амархан шүү дээ. Амьдрал хэцүү болохоос үхэл тийм хэцүү шүү дээ. Үхээ мэдсэн хүмүүс зүгээр л дэвчдэг шүү дээ. Бүр гэгэрсэн хүн би үзсэн шүү дээ. Зүгээр ингээс өдөр найзуудаас цуглуулаад 150 тал хүмүүс нь ороод ярих юм олдохгүй жаахан суужгаад гараад идэг тийм биш. Тэгээд 17 хоногийн дараа явчихсан өөрийгөө мэддэг. Тэр миний өвчний тухайд яриа юу вэ? Цаагаар чин сонь сайхан юу вэ? Тэгээд нөгөөдөр нь 100 очиж жаахан инээлж байгаа. Тэгээд үдээсэж тэрийг дуудуураа гэж дуусаргаа тэгээд явчихсан. Тэгэхээр тэр салах юмыг орхих гэдэг бол бас тийм айцтай зүйл биш. Бид нар бол ингээ айгаад салахад хэцүү байгаа энэ гэх байж болно. Юунаас холдож болно шүү дээ. Зүгээр хамгийн торгон юмыг илэрхийлэх гэдэг хамгийн хэцүү. Тэрийг нөгөө нэг кинон дээр байдаг шиг юм байгаа шүү дээ үүндээ. Тийм амарх юм уу гэдэг шиг. Тэр бол бас тийм хэрийн хэлэгддэг үг биш. Би их орондоо хайртай гэж хэлчихэд тэгээ тэндээ хүрэхгүй хэцүү шүү. Тэгвэл энийг ч ойлгохгүй нэгсэн дээр үстэй. Би инкри хайр намдаа би хайртай гэчихэд тэгээ өөр намд хайраад иж болохгүй ч тийм. Тийм учраас тэрийг үл их нандинах хэрэгтэй юм байна. Зөвхөн хайр дурлал дээр би яриаг шүү. Хулгай хийж бодож үзсэн үү? Би худаа хийж үзсэн. Ёстой хулгай хийж ганц бодож үзсэн. Бүр хүний урамд бодож үзсэн. Бүр хүн чи буудаг штэ өөртөө. За нэг инкхийнсэн та гэж. За хүн чи нэ штэ. Амьдрал чи ядардаг штэ. Янз болдог штэ. Зүсэн зүйлийг бодогддог штэ үнд ирнэ. Бас дандаа ингээл жаргал зүйдлээ түн өглөө босонгодоо жаргалтай мараа суугаад идэх штэ. Янз зүйлийг юм бодогдсон шүү. Хотлоо хэлжүүд үтсэн би. За ястаа надад хулгай хийж байхгүй. Үндэ би зүгээр мондог хүн болох гэдэг юм биш. Би байсан байцлагч л. За нэг тоочгонсоо гэж бодсон бид байхгүй. Энэ олон баяруудаас хамгийн чухал баяр нь танд ямар баяр вэ? Баяр өөрөө ингэ нэг юм. Нас ингэ дагдаг юм байна. Тийм бэ? Настайг баярыг харах сэтгэлгээ их өөрчлөлт юм. Ондоо болд юм өөрд юм байна. Хүүхдтэйгээ цагаан сарч гоё юм байгаагүй. Тийм ээ. Гэтэл ингэж янз болдог. Жаахан идэр наснд юм 17 8-д наадам шиг гоё юм байхгүй. Наадан дээр очил тэр гоё хөөхнүүд хараадаг. 3 өдөр дэргэш Америкэнсэн гэж бодохоос болдгоо. Одоо болохоор энэ шүү дээ. Аччээ нарын төрс өдөр их хөрхөн бит шүү дээ. Их сан бих дуртай. Өчигдөр уржигдах манай жээ тэр мандалтай төрс өдөр нь болсон. Надад сэтгэл хөдлөл ингэж явчихдээ. Яадаг юм мэдэхгүй. Тэг сонь санагдаад. Таны эцэг эхийн танд сургаж байсан сургаалаас хамгийн сайхан сургаал нь ямар сургаал вэ? Манай ээж надад миний унсан газар угаас суус өнгөтнөө гонтолгоо өлжит болог мэн гэж дандаа миний хөө залбирч байгаа гэж баг бүх насаараа загсан. Тарин шиг. Бид орногоо аймгийн тэр өнгөтнөө гонтолгоо тэрийг бид уншдаг. Миний унсан газар угаас суус өнгөтнөө гонтолгоо өлжит болог мэнэ гэл. Ээж маань Улаанбаатар сүүлийн 10 хэдэн жил байхдаа миний хөө 4 уулын их залбирч байгаа. Өглөө болгон би 4 ууланда залбирдаг байхгүй юу? Тэгээд 4 сайхан уул мэнэ чиний ороо мэдээ 40 жил сайхан явна да гэж. Ээж маань тийм л юм загтдаг байсан. Манай ав болохоор юу загтдаг байсан гэж амьдрах бол алдахтайснаас илүү гэж загтдаг байсан. За миний хөө амьдрах бол алдахтайснаас илүү юм шүү гэж. Гэхдээ ер нь л үнэ шүү. Таймбил явах тий? Амьдрал гэж тийм амар биш байхгүй. Манай ав тэгдэг. Манай ав бол манаач л хийдэг хүн байсан. Бас л хүүгээд хийж гэж. Тэгэхээр амьдрахш ма алдахтайснаас хэцүү шүү гэж. Тэгэл болохоор амьдрах гал бас л үзэж тарж байгаа хүмүүс их байна шүү дээ. Бид нар ч гэсэн амьдрах гал бас зөвлөл юм бодож байгаа шүү дээ бас үнэндээ. Эцэг эхийнхээ ачийг хэр хариулж чадсан бэ? Аавынхаа гомдоо бол хүний үйлс жаахан таарах явдаг юм гэлээ. Ижигээ гомдоосон ч гэсэн цагаан сүн халахлаад ерөөсөө эхийг гомддог юм гэлээ. Тэр удаа Монголын ард түмнээ ижигээ зодсон хүн баяждаг гэдэг нэр байхгүй. Баяж утгаараа биш. Сонсоод ижигээ зодчих үү баяж тэгээд бизнес явахгүй нэг. Зүгээр явах нь зодож исэн ч ижигээ гомддог үү гэдэг ийм утга байдаг. Зүгээр би ачийн миний хувьд бол
Би танд яг үнэл ярьж байна. Би аваагах сайхан асарсан. Ээжигээ би моохтон жахан ядруу зүдрүү жахан сандруу үе байсан. Бижигээ гомдоцсон болов гэж их боддог байсан дотроо. Тэгээд одоо сүүлийн үед маш их ижийн тухайд байсан шүү дээ. Тэ мөнхөн дэргэд ижим гэж. Тэр чинь бижигээ өөдөөсний дараа ижидээ зориулж хийсэн. Амьд наминчилсан. Би зөв нарийн ярмааргүй би манай гэрүүлийн хүн бол мэднэ. Ижигээ би зодоогүй загнаагүй. Тэгтээ жаахан энэ цагд орж ижигээ би гомдоох мө жаахан зүдрээцсэн биш байгаа даа гэж бодож ирсэн. Үгүй юм байл. Яг ижигээ би алдаал сарын дараа л миний амьдрал шал ондоо болсон. Тэгвэл хөнгөд туслаад бариад би жаахан тэр үед кино манай хоёроо ятарч авсан л да. Тэгэхээр ижимээ намайг залбирч мөнгө өсөй үтсэн юм даа мөн. Надаас хойш мөн хүмүүл бит ядарсан. Тэгэл жишг ажил мэлжлээ буцаж ороод ингэж ирсэн байхгүй. Тэгэхээр зэрэг би ижигээ гомдоогүй юм байна гэж. Над тийм эмзэглэж ирсэн би. Би зүгээр та үнээ хараад яг надад царигтлаа хараад байгаа учраас би танд үнээ хэлж байна. Дэлгэрэнгүй хэлмээргүй. Тэ. Гэхдээ тэгж л бодож ирсэн үе би. Хүн тэгж бодогдсон шүү дээ. Ижигээ ч гомдоодсон юм биш байгаа да гэж. Тэ. Тэгээ нэг хүн өөрөөсөө нуух гэдэг юм байна шүү дээ. Би түрүү ярьлаа шүү дээ. Би тэрнтэй адилхан. Тэг үгүй юм байлээ. Тэр би ээж аваа гомдоогүй юм байна гэж боддог. Өөр ачаа харахаар амт сүгэлдээ бас юм чи мэдэгдэн шүү дээ. Таны хамгийн сайн хийж чаддаг зүйл юу вэ? Одоо юу юм болоо би өстө бодож үзэх юм биш. Сайн хийдэг тийм ээ. Гаргууд сайн хийдэг. Бусад хүнээс илүү гаргууд сайн хийдэг. Окей. Тэ бостонээс илүү хэрч одоо юу байж болох вэ тэр? За нэг хүнээс илүү гаргууд сайн юм чи надад байхгүй хөө нэг тийм. Би тэрнээс илүү нэг лист гаргууд сайн гэсэн бол өстой байхгүй. Тийм онцгой бэлдээ уран дархан бол тэгд хэлж байгаа. Тийм ээ? Би бослоосан шүлгүүчдэг гэлтэй биш. Тэр чи би баримжааны яруу нэр гэж шүү дээ. Тэ. Зүгээр бос хүмүүсээс нэг тийм гаргууд өшгөд хүний дайны би бодчихлж байна. Би надад нэг юм сонир санаа орж ирэхгүй юу? Гүрэх одоо телевизэд их олон жил ажиллалаа. Энэ гүрэхийн хувьд гоё нэг гэдэг юм юу байт юм бол? Гоё гэж байна. Таны хувьд. Одоо нөө телевизээр гарч байгаа байнга гоё явна үсттэй. Тэр гоёос цаашаа дахиад гоё гэж юу вэ? Их сони штэ. Залуухан байхдаа би бүсгүйч хөтөлбөр хөтэлдэг байлаа. Тийм ээ? Одоо 38 жилийн өмнөх юм ярьж штэ. 38 жилийн өмнө чинь бүсгүйч хөтөлбөр 18 км шиг би хөтэлдэг байлаа штэ. 20 хэдтэй залуу. Тэр үед гоёхын тухай боддог гэсэн би. Өсмөсөн янзлал гоё гэж гоёхынсан гэж боддог байсан. Одоо болохоор байна штэ. Тэр гадна гоё байха болцсон. Тэг гоё харагд. Хүнд нэг зөв харагдах юмсан гэж тэгж харагдах гоё илүү болсон. Одоо жишээ нь штэ. Гомцгийн бадарч байгаа. Тийм үү? Гэхдээ би хэлээ л да. Ягаад ч бүрд орж байгаа ч гэдэг юм уу өөрийнхөө бодгож цохол ойрхон хүмүүсийг хэлж штэ. Одоо юм байдгийг одоо нэг сайхан хүмүүс байдгийг суднам гооч гэдэг юм уу. Нэг тийм зөв гоё харагддаг. Хүн хүндэлдэг тий. Ингээд ороод ирсэн чинь саан гэл. Тийм тэгж гоёхыг хүсдэг. Тэгт чи эцүүлдээ өөртөө бие болгож чадахгүй. Уг нь бол тийм байвал нөгөө залуугийн нинжин сэтгэлтэй ахмадууд нухантай бол улсаар хөгждөг гэдэг шиг тийм гоёлтол би их дуртай. Нэг тийм хүн байдаг юм аа нэг. Хүндэлмэр тий. Тэгээс одоо би нэг тийм болгомолгоо юм шин тэр гэж боддог юм аа. Угаасаа ч би нэг тийм гоёхыг нэг тэрхэнд бодож байгаагүй. Миний зам бол нэг тийм хүмүүс мэдэндээ нэг хачаач юм уусад би явдаг. Маш их уурлахаар яах вэ та? Би нуурж үзэх юм шүү дээ. Худлаа гэж хэлэндээ. Өдөөнөөс хүртэл би нуур хүрдэггүй. Ерөөс худлаа яг ашиглаж л байсан. Тэг их уурлж үзээгүй болохоор яг уурлахаараа яадаг би мэдэхгүй. Багт үзээгүй би. Муу тал бах те. Ямар нэг юм одоо хүний биеэр бол нэг гармаа гаргахдаг шүү дээ. Гаргахад шүү дээ. Тэ. Уурлалаа та мэдэхгүй маас. Зүрх л их савлдаг байх та бодвол. Хэр олон хүнийг гомдоосон болов? Би хүн гомдоосон гэдэгт итгэхгүй. Би хүнд муу юм хийж яваагүй. Яг ажил төрлийн янз бүрийн байсан байх зүгээр. Зүгээр яах вэ? Бас нэг сэтгэлийн ч гэдэг юм уу? Тэр хүний сэтгэл надад хандж байхад нь би тэр сэтгэлийн анзаараагүй ч гэдэг юм байсан байж магадгүй. Тэгээс өөр нэг голд нь ортол гомдоогоод увайгүй юм хийгээд явсан юм надад байхгүй.
Таны хамгийн дургүй үг ямар үг вэ? Хийх хүсдэггүй. Сонсохыг ч хүсдэггүй. Дургүй үг үү? Олон үг байна. Хамгийн дургүй үг шүү дээ. Юу гэдэг? Зовлон тайма гэдэг үг л гэдэг. Хүн хэлдэг чинь зовлон тайма. Зовлон тайма гэж. Тэрийг хүн хэлээд баймиргүй юм байна. Монголчин дээр яг гурил энэ төр гэдэг ингээд шалждаг штеп. Түнтгэл шамаа гэнтэр гэл. Хүүдий шамаа гэл. Одоо бол тийм үгийг дамаар нь өөрөө навчирд хэлдэг болсон. Хүмээр юм а. Зовлонтой юм а. Яршигтай юм а. Яршигтай дүүрч. Зовлонтой гэдэг үгийг хараал болгож болохгүй. Тэгэх юм бол тэр юм чинь өөрөө чам зовлоо авчирна. Юус тэгжилж болмооргүй. Тэгдэг шүү дээ. Ажил хөтөхгүй зовлонтой юм а. Атуус алдахгүй зовлонтой юм а. Зовлон гэдэг чинь тэгж тийм юм дээр зээлддэг үг биш. Зовж байгаа хүн ч зовлонтой гэж хэлдэг шүү дээ. Тийм би яг хөвгүй юм даа надаа. Ямар дахлаа буруу өргөцсөн юм бол тэгэл монголчууд ярьдаг болохоос шүү тийм ээ. Тэгвэл зовлон яах юм дээр. Та Монголын үнэмшил гэж их ярих дуртай байдаг. Яагаад энэ үгийг ингэ сонгож аваад яриад идэв бол? Монгол улсын оршин байхын өөр юм чанар юм да. Хүний үнэмшилгэд нэг юм байх шүү дээ, хүн бол өөрөө нэг тийм багцааны байвал хүн байна гэж. А Монголын үнэмшил гэдэг бол яг одоо тэр 2000 жил болоод одоо юу гэдгийг Чингисийн байлдан дагуулт магуулт ч гэдэг юм уу эсвэл бүр Хуандиг үеэс эхэлсэн түүх мөгч гэдэг юм уу 4000 жилийн түүхч гэдэг юм ингээд ярьж болно. Тэгэхдээ нэг алтан чагтагж байдаг байхгүй. Язгуур. Тэр язгуур юм ал алдахгүй юу Монголын үнэмшлийг алдахгүй гэсэн үг. Нэг яаж ч нэг санаал нэг Монгол байх хэрэгтэй л байхгүй. Тэр нь Монголын үнэмшил байхгүй. Жишээ нь одоо заавал нэг өгүүлбэрт одоо юу гэдгийг ганц өгүүлбэр хариулах албагүй шүү дээ. Би тэр жилийн морь тайлбарлаж байгаад морь бахардаад унтсан чинь ингээд нэг эрэмээр өсмөсөө эрен болгочихсон, ороог хувцалсан төмөргийн читэнээс болоо ирээд богцож илаад. Морин бахардаад тамны архианы өгсөн чинь уржаалангаас виски гаргаад өгсөн шүү дээ. Тэгэд амруу хийсэн чинь морь усаад ирж байгаа байхгүй. Тэр бол Монгол наадамтар гай болохоор хүн байхгүй юу? Тэр чинь Монголын үнэмшил байхгүй. Цуснд нь Монгол. Тэр цаана ухаанаад төрд ярив. Яг язгуур Монгол гэсэн юм аваад үлдэх тухай ойлголт тий төрийн түвшинд улсын ерөнхийлөгч юм уу ямар нэгэн төрийн бодлого л байх хэрэгтэй байхгүй. Монголчууд эвгүй шүү. Яг энэ чагтан дээр монголчууд эвгүй шүү гэдгийг л хадаад мэдвэл Монгол оршин тогтох хэрэгтэй байхгүй. Худлаа танарч гэл нам зам баруун зүүн намд гэж наадч худлааш. Яг тэр дээр л монголчууд эвгүй шүү гэдэг л юм дэлхийд сануулчуд Монгол өмчлөө байхгүй. Тэндээс тэр ажилсан намч ардын намч наадулчин тэн дээр хийвгүй ч наадулчин гэдэг имийг авч хүн чадлаа. Тэр язгуур юм а заавал бүгдээрээ Монгол дэлхийд хөрөг дайдан юм биш. Тэр язгуур имийг суулгах тухай ойлголт л байхгүй. Монгол үнэмшил гэдэг. Та хэр азтай хүн бэ? Азтай. Имийг чамлж болохгүй. Урачтай тэгэл одоо тэр юм байна. Тэр одоо би чинь нэг үг хэлэхэд түм олон бас ховор ярих юм бол нэг 60-70 хүн надад их сайн шүү дээ. Өөрөө зургаар ингээд туслан дэмжин энэ телевизийн нэг ажлыг хоёргүй хийснээр бас юмуд байдаг шүү. Одоо ингэж явж байгаагаа зүгөө гэвэл шостон нүгэл болно шүү дээ. Болж л биш тийм л яах юм бэ? Тэ хоёр гонхгүй хоос идэхгүй. Нэг сайхан төмөнд зөв. А нөгөө Аз ёмдоо суулааны хувьд хэр азтай? Ястайг ажиж үзэг. Энэ амьдралд очиж үзэг. Огт үзэг. Тэр ямар юм бэ гэсэн мэд. Би ч хийж үзэг. Энэ бидний амьдарч байгаа нийгэмд болохгүй бүтгүй их олон асуудал байгаа шүү дээ, тийм ээ. Бид ер нь юунаас нь эхлэх ёстой юм бэ? Шухал юм олж тавьдаг юм. Тийм үү? Шухлаа л олчих. Тэгээд тэрнийг дагуулад хөгжүүлэх хэрэгтэй байхгүй. Хөн айл гэр барилаа гэж боддог байхгүй шинэгээр. Юу чухал вэ? Зурт чухал юм уу? Тийм ээ. Хөргөх чухал юм уу? Хоёр гой диван чухал юм уу? Үгүй байхгүй. Эхлээл гал хэрэгтэй шүү дээ. Галтаа болоод энэ дээрээ сайн чанаад эхэлнэ биз дээ. Тийм учраас тэр гал асахад нэг нөмрлөх туурах хэрэгтэй биз дээ. Тэр шиг шухлаас чухал юм ирдэг цагаа
одоо тогтдог газар байхгүй юу? Миний шүлгэнд байдаг юм. Одоо бууж ачаахан чангалъя гэж. Одоо 25 жил ийм амьдралаар явчлаа. Ийм нийгэм эдийн засгийн байгууллагыг харчлаа бид нар. 100 жилийн дөрөвний нэг шүү дээ. Одоо энийг нэг тогтоод арчих хэрэгтэй байхгүй. Тэгээд шухлаа эндээс олоод арчдаг байхгүй. Тэрнийг хөөхгүй бол хурсгалаар нэг 4 жил энэ аимшигтай шүү. Энэ болохгүй шүү. Одоо энэ чинь энэ засгийн газарч 2 жил ихтэй ажиллаж байгаа л 3 дахь сая хэлээд ихсэг наз гарчихна. Нөгөөдөл нь шөмжилж эхэлнэ. Тэгээ хүмүүс Монголоор энэ намс дэргэлгээ. Одоо нөгөөдгөө тавина гэдэг ингээд улмал явна. Засаглалын хямрын юм байгаа үндсэн хуулинд яатсан байгаа юм. Тийм ээ? Харъя. Арчил гэж нь юу наалдсан. Одоо яг тогтох газар. Яг л бүгдээрээ улс гэж байхын тулд бол энэ Монгол улсыг яг ахиухан хэдэн жил авахын тулд бид нар юу алдав? Амиа бодох гэж ямар ам байна? Баяжиж чаддаг юм уу? Баян хүн төрж чадваагүй юу? 7-8 хүн баян байл Монгол улсыг авч явна гэсэн дээр үнэн байж юу, худлаа байж юу? Хувийн хвшлэг гэдэг өргөнөөр яах нь бүгдийг тогтоод арчиж байна. Гараанаас гашиж бүгдээр. Их баян хүн төрүүлээ тэр нь яаж вэ? Ерөөсөө үзээд идэг ерөөсөө баяжсангүй. Хичнээн юм ухаалаад ерөөсөө баяжсангүй. Тэр чихэл өрний төлөө мочоо суугаад байгаа юм бас байх юм шиг. Тэгэхээр энэ чинь их хэвээр юм ч гэдэг юм. Яг бидний энэ одоо зэрлэг капитализм муу юм уу биш юм уу? Ингээд нэг тогтоод харцгаач. Тэгэхэд нам гэдэг чинь ондоо болно. Хинээр өдөрдуулах нь ч ондоо болно. Нийгмийн хөгжлийн концепцийг олох нь ч ондоо болно. Яаж уршаа харах нь ч ондоо болно. Жагсаж байгаа хүмүүс нь яаж тэмцгээж байна. Тэгээ мэддэг оюутлагаа яриад суулгаж болохгүй шүү дээ. Энэ тогтохгүй байна. Зориуд тогтох хэрэгтэй. Энэ хэвээрээ явбал энд бол нэг сайн юм гарахгүй шүү. Мэрэгдээд байгаа молон байна шүү. Энэ болон мэрэгд энийг бодох хэрэгтэй. Тогтоод бодож хэрэгтэй. За эдгээр алдаас байла манай нам ерөөс их хойрхон боддог болсон шүү. 4 жилээр боддог. 2 жилийн хурдаар боддог. Одоо үдээж надад чинь Монгол ардамын болоог ингээл 18 нас ирлээ шаардсан шүү. Надад ч унах чинь тэнгууд гарна гэл. Тэгээ нөгөөдөл дахиад 2 жил 20 онд гараад нэг яах вэ 21 онд дахиад нөгөө хэд нь ашгараад ингээд явна гэсэн ойлголтоор цаг хугацаа хүлээж байгаа бол онжин жоо. Энийг Монголын ардам игэрч хэрэгтэй. Шинэ 3 дахь хүчин Монгол улсаа хөгжүүлэх гэж бодож байгаа хүмүүс байвал арай өөр толгоогоор хаа одоо нэг. Энэ 25 жил зогсоож бодоо. Тэгж чинь ном харагдаж шүү дээ. Энэ хоёр бишээ энэ гэж хашгираад л 3 дахь хүчин болохгүй одоо. Өшөө гой бодол. Гой оюунлаг хүмүүсийг цуглуулах гой санаанууд энэ чинь байна шүү дээ. Монголын төлөө бодож эхлэе гэвэл яг сэтгэдэг юм бол та байх хэрэгтэй шүү дээ. Хэрвээ цаг хугацааны машин гэж байсан бол та тэнд суугаад хаашаа хэдэн он руу явах вэ? Би 1950 хэдэн он руу явна. Би 3 настай байж наамаас рэгддэг шүү дээ. 3 настай худаг төрдгийн гэлэг худаг төрж исэн үе харж байгаа юм биш үү? Яг би босдыг сонирхдаг, ээжээс яаж мэдлжсэн сонирхдаг. 17 насаа мэднэ, 8 насаа мэднэ. Яг 3 настай гүр базар тэр өнгөт ногоон толгойн тэр өлзийтлуудыг хавьдаг үжижсэн харамс рэгддэг шүү дээ. Яг тийм л надад. Буцаагаад машин суудаг бол яг тэнд дээр очиж тэнд л харж чад буцаад ирнэ. Яг надад нэг сан хүнснэ одоо хүнснэ чи 10 хэд настай тэг хүндэг гэж бодоход би 3 настай харамс. Таны хүүхэд тухтай хамгийн их тоглодог гэсэн тоглоом яа вэ? Би ламбал тоглодог гэсэн. Одоо сүүлдээ шалгуулсан нэг өдөөний хүн байгаа юмсан. Ийм босоо ширээ байсан. Шургуулгатай. Тэрэндээ баах юм хийчихэд ингээд дээр нь тавьчиад ламбалж л тоглодог гэсэн. Аяга дуртай. Хойно завдаас ч ламбалоо. Яадаг гэсэн. Тэр ерөөсөө тэгээ би 10 дугаар ангиас шашин сургууль байсан би орохгүй. Би санахгүй. Тэгвэл тэг хүүхдтэй реклам бол тоглодог гэсэн. Би тэрийг мэдтий. Хин гэж очилдог өв таныг багтаж. Үсгийн ресторалаар үсгнийхний энгийн өгөр л яддаг байсан шүү. Гээгөр базар гүзээгөр базар тэр. Нэг тийм хамаа авахгүй те. Захгүй. Тэ. Баатар Баяншаатар тэр гэдэг тэрэн шиг нэг тийм. Өөр нэг онцын хочтой хүн байдаг шүү дээ надад. Тийм байгааг. Сайн хоч ойтмод багтаад хоч байгааг. Сайн хочтой хүн байд юм бас. Өнгөрсөн одоо ирээдүйг гэсэн 3 цаг үеийнээс аль нь бидэнд хамгийн чухал вэ? Яг их тийм гинэл хариулт байх. Амархан хариулж яах гэж хүмүүс бодох байх. Амархан биш үнэн. Одоо цахил бидэнд чухал. Одоо цахил чухал. Одоодоо зөв байвал тийм ээ. Одоодоо л зөв байвал. Одоогоо зөв харчвал.
одоогоо үнэлвэл одоотой хайртай байвал тийм ээ. Тэр чинь бол өнгөрсөн цагийн муугч ирээж болно, ирээдүйн цагийн тий сайхныг наашилж болох байхгүй. Яг одоо цаг дээр бодож сурах хэрэгтэй юм шиг байна. Одоо яах вэ гэж. Одоо надад бол ямар юм үнэтэй байна үгүй тийм ээ. За одоо би нэг жаргачаад ингэж явж байна. Одоо нэг 20 жил амьдралаа гэж бодоход яах вэ гэж яг одоо л бодож. Одоо би бодож амжаад уучраа олвол тийм ээ. Насны өгсөнд гайвэж мэдэн шүү дээ. Тийм ээ. Тэр учраас одоо цаг их чухал. Маш чухал. Таныг эзгүй арал дээр хэсэг хугацаанд амьдруулахар боллоо. Таныг хэрэгтэй 3 зүйлээ л авч явах гэсэн. Та ямар 3 зүйл авч явах вэ? 3 зүйл авч явсан. Тэ? 3-ыг л авч явах. Бодтой юм байх юм уу? Материалын зүйл юм уу? Оюун санаатай холбоотой юм уу? Айл нь ч гэж бол. Хүчин яна байхад дэмэгтэй хүнтэй л үйлдэх болно шүү дээ. Хүүс зэрэг байвал бол өөрийн. Тэгэл боллоо. Танд би Далдын хармалгаа төр өгье. 3 хоногоор хугацаагаад авчих. Та юу харахыг хүсэж байна? Тэр үгүйс таны хинж харахгүй шүү дээ. Хаач явжиж болно. Хаан шавчиж болно. Хаашаа зорж болно. Сайхан асуулт байна. Харин би бодож явсангүй. Юу хийсэн бэ? Энэ юу гэдэг чинь нэг одоо та мэднэ нэг хүмүүс одоо нийгмийн хуйлдаантай болчихлоо шин. Тийм ээ. Энийг ил бөгөөд далд нэг юм болоод байна шин. Далд аимшигт юм явагдаж байна. Талд бизнес талд явагдаж байна. Хувилдаан талд явагдаж байна. Улс төр талд явагдаж байна. Тэрнийг л авч тийм газар нэг ганц анах юмсан. Би бол тэрнээс цааш хэлэх юм бол нэвтрүүлэгтэйг над дэвгүй. Би олчлоо сая. Та шуудаас бас би бодсон. Яг тийм газар л ажууд нэг намайг харахгүй шүү дээ. Тийм л очивол. Бүр очоочхдаа би тийм газар тийм хүмүүсийн донд очихс гэж бодолт өгч. Гэхдээ телевизээр хэлмээргүй. Тэр л их чухал. Таны биширч шүтж явдаг хүн юм бэ? Олон хүн хэлэн дээр. За ээж апл мэ гэж ойлгомжтой. Ойлгомжтой ээжигээ шүтлэг аваагаа шүтлэг. Өдийн насанд ачцэл болдог шүү дээ. Биш шүү дээ. Шүтэж байгаа шүү дээ ачцэл. Олон болохоос дэлгэрээс. Миний үргэлж тий. Маш утга төгөлдөр болчихдээ шүү дээ. Ачцэл гэдэг. Зөвхөн үрийн үр гэдэгтэй биш шүү. Хамаагүй бишрэлтэй болдог шүү дээ. Тий. Хамаагүй одоо юу гэдгийг миний нэг зээдэг шүлэг байдаг да тэр шиг ер нь ертөнцийн утгаач шиг сондоо болчихдээ шин. Торгон дээр бүдэр зүрхэн жихэн дор төгссөн сэтгэл эдэн хатуу гэж. Тэгээ энэ шиг уулынхын яхарын санаа зэрэг унтаа унган сэмлэгийн өндөр самсаан дэлгэрмаар гэж. Бүр орчлонгийн явдлаар одоо тэгдэж шин. Тэгэхээр зэрэг маш хүндлэх хэрэгтэй юм. Ичээл бурхан. Тэгтээ тэр бурхтаа хүн үнэлнэ. Тэнд яриач хэрэггүй. Ичиг үнэлдэг аав үнэлдэг. Бурхантай биширдэг өнгөж байна. Тэр их үнэлтэй юм. Таны их харамсаж явдаг зүйл юу? Харин гарцсангүй гайгүй. Гарцсангүй гайгүй. Зүгээр ээжтэйг их бага ирж ирсэн байл гэж боддог. Тэгээд нэгтэйч бодсон шүү. Ээжтэйг их ярмаар юм билүү. За юу? Муга хойж маа. Сүү авчирсан шүү. Шүл уурсан гэдэг явдаг. Зүгээр суугаад ярмаар юм билүү. Багнаас ээжигээс асуух байсан юм би. Би бүр камерт очсон шүү дээ. Ижиг би мод. Манай ээж бүр хэвтэд орсон байсан. Тэгэд бичлэг авахгүйсэн сэжиглээд авах байхгүй. Би хүн бодсон. Яг мэдэхгүй камер тавьчаад моторын нас очоод хитэн цаг чамайг өөрийнх нь багнасаа бүгдийг нэрвэлчихье гэж. Тэгснэ хэзээ ээжигээ өвд болно гэж ингэж байгаа юм. Сэжиг юм гэж бодоод болцсон байхгүй. Ээж тэр л харуулсан. Ярилцдаг гэсэн.
гэж гэлээ. Ээж мэдэхгүй ч товч камераман мэдчих. Миний хүч тийм байхгүй юм тэр гай. Тийчигээс асуух юм их гардаг байхгүй. Тэ. Ээжээс асуумаар их гардаг байхгүй. Тэгэхээр ээжтэйг их ярмаар юм байна. Тэгсээр нэг яваад байдаг. Хүний тухай асуух. Тэр байдгаа. Би шагтагсрынгийн гөрөөзөр гэж хүн байхад. Бүр сүлд нь ижигээвс маав ээж мөнгө осын үзснээс хойш өөр хүний хүүхдтэй магталтай энэ зэрэг хүртэл гарч ирсэн. Гүдэхгүй байгаад л арт. Тийм ээ? Тэ. Нэг сартай байхад нь шагтагсрынтэй суусан гин янтраг шүүхгүй. Би аав ээжтэй л. Энэ яа манад дүүдээ усгасан. Зүгээр ижигээс асуух байсан би асууш. Ер нь ижитэйгээ хүн ярмаар юм байдаг. Их бах ярьсан. Тэгээд тэгэл. Эцэгнээ. Югаар дочиж энэ өдөр алтар өгчих гэдэг юм ааш. Тэгээд би ярмаар юм багш. Цаарч. Та өнгөрүүлсэн амьдралынхаа турших бүх ажилд одоо ингээ дүүр цэгнээд дүн тавиул. Ямар дүн тавих? Хийсэн ажилд. Би бол сайн дүн тавих өрт. Би дандаа бодсон юм ааш. Зөөрэ дуучлаа. Эндээс нэг 2 дуу ард түнхлэгч байгаа. Ядаж. 38 жил Монголын телевизийн сэтгүүл зүйд ажиллалаа. Ганц хоёр нэвтрүүлэг хийж чадсан. 40 жүжигчлээ. Тэр дотроос би тийм ээ. Нэгэн зэрэг сайхан жижиг байх болов дараа бас хүн харахаар энэ цагтаар нэг юм зохиолч байсан юм аянаас ийм жижиг бичсэн юм гэж хэлэх болов. Тэгээд 2-3 жижиг төв зохиол шүлэг бичлээ. Одоо шаршоод ирэн хүмүүсэд яхад надад бол би дандаа хийх гэж бүтээх гэж өдийн насыг насгасан. Тэгээд тэр бүхнийхэн зорилсны төлөө явсан болохоор антай байлаа. Антайгаа амьдарч 40 хэдэн жил болж байна. Одоо хэдэн жилийн дараа 50 жил болох гэж байна. Их хайтар ханыг би хондоосонгүй. Залуу байх хэцүү шүү дээ. Орчлог хэцүү шүү дээ. Тэмээ тэгэхэд бас дүн нуруутай хан шиг нь байж байгаад нэг хоёлоо уултж байна. Өр хөвгтэй би хайтар муу юм үзүүлсэнгүй. Их үлсгэсэнгүй тэгээд. Хайтар жишг хөвгтүүдээ ийм шафтаа байх гэжтэй гэж хаслуулсангүй. Бахархадаггүй маа гэхэд шүү дээ. Тэгээ нэг тийм юмны нэг хорвоог нэг жим бандан доор нь яваад ирчлээ. Нэг одоо нэг хамсаад байх надад байхгүй шүү дээ. Болоо шүү дээ ингээл. Энэртэл явахад миний амьдрал болох л байсан болж л юм. Тэмч асуулт юм. Мөнгө гэж юу таних юм? Баялаг. Та хэр мөнгөтэй юм бэ? Яг хураасанд хоригдлсон бол байхгүй. Би олдсон шүү дээ мөнгө бас. Яг миний амьдралд яг таарал таар. Зүгээр баялаг шүү дээ мөнгө. Мохоо шүү. Зүхэж байх болохгүй баялаг. Зүг бай маш сайн баялаг. Нэг бүтээж байгаа бидний бүтээж байгаа баялаг шүү дээ. Хайр гэж танихаар юу? Хүний сэтгэл дотор байдаг мөнхийн үний онцлог шиг юм шүү дээ. Яг тэргээд хэлэх хэцүү. Тэрийг тааж байх бас хэцүү. Миний хайр гэж шүлэг байдаг би тэгж бичсэн. Мөнхийн нэг ертөнцийн онцлог шиг л зүйл хайр бол. Ер нь хайр юм байдаг юм байна гэдэг ингээд тавьчихдаг бол хүн дурлах хэрэггүй л дээ. Юус ойлгох хэцүү зүйл шүү дээ. Тэгвэл амьдрал танихаар хүнд өөртөө өгсөн өглөх шүү дээ. Зүгээр л чам байхгүй хүний. Миний л туулах штэ чам л байхгүй. Тийм шүү дээ. Хоноод том голом мөрөн байж штэ. Голом мөрөн дээр энэ мандал дээр нэг юм шийдчих л дээ. Тэгэл тэр мандал дээр шивсэн юм ингээ явах нь эрэг мөрөх нь бүр цаашаа явсаар гадаад далаад очих нь. Тэ? Тэрнтэй адилхан чинь амьдрал зүгээр буруу газар төрсөн хүмүүний өөрт нь тохиосон жам шүү дээ. Тэгээ өөрөө тэрийг бий болгож яддаг зүйл шүү дээ. Миний зохиос юм амьдрал. Миний зохиос л ертөнц шүү дээ. Амьдрал. Та энэ хүний хорвоод хэрвээ хүн бол төрөөгүй байсан бол ямар амтан бол төрөх байсан бэл? Зээр байх байсан баг.
Шаардлагатайгаар нэг зээл ингээд авч яадаг шүү дээ. Би бол өөрийгөө бавгаа байх байсан, бүргэд байх байсан, тийм ээ? Чон байх байсан тэр ихгүй. Зээл авчаад байсан баг. Бас нэг тал дундаараа тавьж байгаа харахад. Одоогийн амьдралд та сэтгэл ханамж хэдэн хувь бэ? Өндөр. Ховсаач яах юм байхгүй. Сэтгэл дүүрэн. Тийм байдаг. Яг нөгөөлөхөд би одоо аваад 46 жил ханилж өмнөөл ирж байна. Цааш өөр хүүхэнтэй суусан бол гэж боддог шүү дээ. Нэг ч удаа би зурагтаар гарна гэж бодоод манай авгаа үзнэ гэж бодоод ирж байгаа юм биш шүү. Яг үнэ ирж байна. Бас заримдаа хүн үнэ ирэхтэй шүү. Яг тэгэд боддог шүү дээ. Тохиолдол нь тэр байсан л да. Тэнтэй суусан байх тэр боддог шүү. Яг болс надад ирсэн ханил гэж боддог. Би өөр хүүхдэд шамалдаг. Миний надад ирсэн хүүх болоо. Надад ирсэн ажил. Тэг. Заах. Ийм явж байгаагаа болохгүй байнгүй л арайч нүгэл болно шүү дээ. Чааш дээ. So би ганцхан жишээ хэлээ. Би сэтгүүлч юм. 38 жил сэтгүүлч хийсэн би үү. Ямар азтай гэж бодно. 38 жил нэг өдөр нэг ажил хийсэнгүй шүү дээ. Тийм хөвсөөс сэтгүүлч л болтой шүү дээ. Тийм шүү дээ. 38 жилийг 365 38-аар үргэлжлэхтэй. За амралтын өдрийг хасъя да. Тэгэд нэг өдөр нэг ажил хийсэнгүй шүү дээ. Нэг өдөр нэг ажил хийдэг өглөө болгон жолоогоо өрдөг хөдөлмөр байгаа шүү дээ. Төмний сэтгүүлч ажил тийм гоё шүү дээ. Тэр чинь би баялаг байхгүй байх. Би юм мэдрэмжтэй, би шүлэг бичиж энэ олон хүмүүстэй уулзсан. Тэр их эрдэм хүмүүс юмыг сонссон байхгүй яах юм чи. Тэр чинь гоё хүмүүс сэтгүүлч гэдэг. Би оюутнууд хэлдэг тань жаргалтай байгаа чи. Тийм ажил цөөхөн хүнд орогдно шүү дээ чи. Өглөө болгон нэг ажил хийж байгаа шүү. Нэг өдөр гуйлагчтай уулз, нэг өдөр хаантай уулз, нэг өдөр галд өмд дээр очиж, нэг өдөр зодонд очиж юу ч вэ. Болно болохгүй. Энд чинь том баялаг ховзээ биш үү юм. Тийм ховзээгаар би 40 жил амьдарчлаа шүү. Тэгэхээр шинэ бодох юм бол амьдрал зөндөө шүү. Гэхдээ биний бичиж байгаа шинэ үдшил бичиж байх зохиол шүү. Тийм ээ. Тэгээ ингэж бодохоор ядаж миний надад заяасан мэрэгжил батлаач жаргал шүү дээ. Яг одоо танд ямар сэтгэл төрж байна? Хинкэ гэж битээ одоо. Жаахан тогтсоёгээд миний өх орон өдлөсөл гэж бодоод байгаа шүү. Яг үнэндээ. Өртөн өрөөрөө бие түн биеэрэж гэж байгаа юм биш. Ер нь нэг жаахан тийм эмзэглэл надад байгаад байгаа. Одоо нэг жаахан тогтсоёгээд босоо. Нэг учраа болоод байгаа шүү. 1991 онд шүү дээ. Эдийн тотлоо хийхгүй. 91 онд шүү дээ. 89-91 онд би Оросыг хараад ажилласан шүү дээ. Яг үнэндээ. Ах их великрус ингэж сүвчих юм шиг байгаа гэж. Би зүгээр шаналж ирсэн юм. Ямар их орны Оросын төлөөс авдаг гөрөө зэрэм хөөрч байна. Доржол юм хараад өстө гөвжөгч байна гэж байгаа. Би тэгж эмзэлж ирсэн. Бүх юм задгаа болцсон. Би тэгэд Оросд явж ирсэн. Буряд явж ирсэн. Аимшигт. Тим том коммунист юм уу тийм одоо 16 республиктэй байсан улс ингээд унхаад тэгээд Оросд бүх юм үгүй бас цөмийн живсгийг зардаг болцсон гэдэг энэ тэрэг альбар би айж ирсэн байхгүй би. Тэгээд ингээд сүүлдээ Оросч нэг Путин дээр гарч ирээд нэг ликрус гэдэг ах их Орос гэдэг юм ойлголдоод дэлхийн анхаарал буцаж тавиад бидний 40 жилийн хөдөлмөр гэж социализмыг задарч яхад Америк ерөнхийдөө шилжсэн шүү дээ. Одоо ч бидэрт ажил би дахиад устгана гэдэг баг социализмыг зарласан баяр болж ирсэн шүү дээ. Америкийн 40 жил хөдөлмөрсөн тагнуулчтай баяр үргээд. Тэгж нийгмийн эзэн засаг гэж Берлиний хаан нурж явах ч тэгж л байлаа шүү дээ. Тэгэхэд энэ орн ингээ босоод ирсэнд одоо би барилдаа шүү дээ. Болоо шүү дээ. Тэр шиг би миний Монгол бас нэг жаахан сэрчмээр байна да. Энэ урсгалаар явж болохгүй шүү. Би улс төржиж ярьж байгаа юм биш. Би альч намын гişүү биш. Яг одоо л нэг жаахан бодшор тэгэл бас явна да. Жаахан игэрчвэл. Ийм жаахан дутуул. Яг ийм зогсчод байна. Эдийн засгийн ядуур яах вэ? Босч болно. Зээлж авч болно. Хамаагүй тийм ээ. Өөрөө л учраа олцсон нийгмийн сэтгэлгээгээ урсан автсан нэг бүгдээр нэг зүг харчвал хамаагүй. Ус өндийч болно. Тэр байтугай ийм скан ус угаад далахт ирээд очирч байсан ард магазин баг болсон байхад манайх шиг хүнд бол бас болох очир би. Цогс очиран будатл. Тэнгийн шангал. Тэм өсгөө янзл. Урд овон дээр ороод жахаа. Тэгэл цаашаа нүдэлж хэлмээр шүү дээ. Ингээд би танаас 99 асуултыг асуусан.
Нэг асуулт дутуу, нэг хариулт дутуу. Та юу ярихыг хүсвэ? Юу асуулгахыг хүсвэ? Би өөрөө бас ярилцлага нэвтрүүлэг хийдэг хүн л дээ. Яг үндэ одоо надаас тийм асуугаар гэж би таныг үндэ ботсонгүй. Энэ нэвтрүүлэг сайхан нэвтрүүлэг. Намайг өрсөндөө баярлж байгаа. Би бас хэл мэдээллийн энэ мөн чанарыг бас мэдэрдэг хүн нэг шүү дээ. Тогоочонд хоолоор дайлгаа тогооч мэдэн шүү дээ. Би эн чинь тогооч босгоё гэдэг. Тэрнтэй адилхан үнийг л ярив би. Тэ. Надад бол одоо тэрнийг асуусангүй тэрнийг ярмаар байна энэ төр гэсэн бол үндсэндээ бараг алга. Зүгээр ингэ бодоход байна. Би нэг л юм их боддیں۔ Да. Яахан тийм би одоо би монголоор гоёдаг, би монголтойг адилхан монгол үнэтэй салхич гэдэг юм уу? Өглөг шиг их оронч гэдэг юм ингээд баахан монголын харийн монголын харьсан дуушил гэдэгчдэг юм. Би эмзэглсэн дэвчдэг байхгүй. Энэ сайхан орн маань ийм байгаасаа энэ дунд битээ үлдчихээсэй гэж. Тэ. Тийм учраас миний зүгээр ярих чаг баг санаанд би түрүүнийх ярианд оруулчлаа л да. Монгол үнэлж яхан ус явчихсан гэж боддоо шүү дээ. Эртэл одоо явах цаг нь болсон да. Энэ 4 жилээс цаашгүй тэгээд бас өөр өнгө явна шүү. Энийг их бүгдээр явахарчвал урсгалаар л гэдэг усаар нэг авч яваас. Зоригтой шийдэл хийгээ, зоригтой хөдлөөд нэг хувьсгал дүрээж байгаа юм биш. Үндсэн хуулийг өөрчлөлөө гэж давтаж байгаа юм биш. Гарч ирж байгаа засаг нь хүртэл шинэ бодлого, шинэ юм бодох хэрэгтэй. Хөрөн дараагийн хурдгаач юм, ерөнхийдөө Эрдэнэтгаач юм. Энэ парламент хүртэл өөр юм бодож, өөр юмар ихэж харж хөдөлж эхлэх хэрэгтэй. Тэр эдийн засгийн ямар юм биш бид нар таашд монголч. Жаахан нэг учраа болчихвол. Би танд ганцхан жишээ хэлэх үү? Би энийг ярих гэж байсан юм байна. 90 онд шүү дээ. Дэлгүүр давснаас өөр юм байхгүй тийм үү? Та тэг тэднээс байсан. Төрсөн 90 онд төрсөн. Байшаа. Тэгэхээр тэр үед шүү дээ. 90 онд давснаас өөр юм байхгүй байхад монголчууд ямар хямртайсныг анзаалтаа. Аюу цолботой байсан шүү дээ. Нүд том нэрэлтэй. Ингээд тийм өөрөө аж ахуйн байгууллагууд ингээд бүгд ингээд хэлцсэн. Одоо хар дэлгүрт байхгүй малх байна. Ард нийслэл ямар онцсон бэ? Тэ? Энийг л хар. Тэг тийм өндөр юм байгаагүй, ийм гар утас байгаа, бүх юуч байгаагүй. Тэр 90 онд аюу цолбот байсан байхгүй тэр. Нийгэмдээс бол өөрчлөлтсөн тэгээд арчтай замаар орлоо гэх хүмүүс чинь ингээд ярдамжинд дэмжил яадаг энэ нийгэм бас хэрэгтэй шүү гэдэг. Өөрийнхөө эрхчлэгч оллоо шүү гэдэг. Ерөөс аюу зарим үгүйс бүх хүмүүс. Хүн бүх юм бодоод л. Гэтэл бүх юм бэлээ. Тав талгүй хүн цөөхөн болцсон ийм болоод энэ дэлгүүрүүдийг хард ямар гайхамшигтай бараанууд байна. Тэрсэн мэтлэг яхад алдсан гэдэг. Нэг л гутайч. Нэг л төлөвлөж юм биш. Энийг л бид анзаарах хэрэгтэй. Энэ л юм би. Би энийг л бодож нэвтрүүлэх хийсэн, энийг л бодож харах гэсэн. Би гоник гэж хэлээгүй. Би ямар ч тохиолдолд Монгол улс их үдэ юм. Тийм хөвчлөлт, тийм амны шигч биш. Энийг харах хэрэгтэй юм шиг. Бодоод байгаа. Юу вэ гэдэг. Баярлалаа. Ингээд бидний нэвтрүүлгийн урилгыг маань хүлээж авч нэвтрүүлгүүнээр хүрэлцэн ирж оролцсон. Танд маш их баярлалаа. Таны цаашдын ажил болоод амьдрал уран бүтээлттэй өндрөөс өндөр амжилт хүсэн өрөөё. За баярлалаа. Сайхан нэвтрүүлэгтэй болсон. 100 асуулт 100 хариулт нэвтрүүлгийн маань энэ удаагийн дугаарыг өндөрлөж байна. Манай өнөөдрийн нэвтрүүлгийн зочноор Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Шагдар Сүрэнгийн гүр базар хүрэлцэн гэж оролцлоо. Та бүхэнтэйгээ дараагийнхаа нэвтрүүлгээр эргээд уулзлаа. Түр баяртай. За баяртай.